Энэ удаагийн дугаараар бидний бахархал болсон очроотойгоо ярилцлаа. Тэр бүтэн нэг жил дугуй аялал хийж Улаанбаатараас Манчестер хүрснийг бид бүхэн мэднэ. Хэрвээ та мөрөөдлөө биелүүлмээр байвал, зорилготой тууштай баймаар байвал, шантармаар мэдэрч төрж байгаа бол түүний яриаг заавал сонсоорой. Бүр маш их хэмжээний урам ах үзээрээ өрнөсөн байгаа шүү. Голцонтой орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Токигийн тусламжтайгаар та бүхэнд хүргэж байна. Tokyo Apollo CV-ийн хамтарсан кэшбэк урамшуулал 6 сарын 24-ний хүртэл үргэлжилж байгаа. CV-ийн бүх салбаруудад анхудаа Tokyo дансаараа төлбөрдүүлсэн хэрэглэгч 10% кэшбэк авах юм байна. Кэшбэкээ цуглуулахын тулд та эхлээд Tokyo дансаа зэнэглээд төлбөр төлөхдөө Tokyo дансаараа төлөх хэрэгтэй шүү. Таны цуглуулсан кэшбэк 7 сарын 1-нд дансруудад норно. Харин өмнө Tokyo-гоор CV төлбөрөөр төлжсэн хуучин хэрэглэгчнэрийн хувьд гэвэл Tokyo-гоор төлөхөрт 0.5% кэшбэк энэ оны дуустал байнга орох юм байна. За ингээд амттай яриагаа эхлүүлцгээе. За бүгдэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Тэгээд миний та бүхний одоо харж байгаа шиг Монгол дахь одоо хамгийн завгүй өнийг өнөөдөр ирээд аашийн баг 7 арай хоноогүй тий 4 хонж. 4 хонж барьж аваа. Тэгээд уулзчих. Юун дөрөнд манай ярилцлагыг маань хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Тэгээд аюу эртнээс холбогдсон болохоор яг хамгийн эхний жигсаалтанд байлаа. Багтаад орсон шүү дээ. Ер нь ингээд бас жоохон төлөвлөдөг болоод ирлээ. Ажлуудыг аялдаас аюу нэг тийм шинэ юм сураад юмыг аюу төлөвлөөд нэг хүмүүстэй харьцаж байгаа юугаа бас ингээд аюу гой үнцэнтэй ойлгох гэдсэн. Эртнээс холбогдсон хүмүүсийг ер нь бол аюу үнэлдэг болчиход байгаа. Тийм зөв. Тэгэхээр бас гинт орж ирэхээр аюу юм л цаг тийм байх. За тохироход ч гэсэн байх. Би очрооныг яаж мэдсэн бэ гэхээр аль өмнө 11 сард төвшөө заяа ихч хоёр гээд нөгөө гэр бүлээрээ аялдаг та бүхэн бас подкастыг үзсэн байх гэж найдаж чинь тэр хүмүүстэй ярьжсэн чинь инстаграмаар хэдэн хүмүүс ингээд дугуугаар ингээд аялж байгаа монгол залуу байгаа гэд. Тэгээд би инстаграмыг наах сонирхоод дагж ирсэн те. Тэгээд тэрнээс үүссэн ямар ч ирэхээр нэг уулзсан байна гэжсэн чинь төвшгтэй уулзсан байсан нараад төвшгийн подкастыг бас тухайн үед үзээ. За тэгээд ямар ч ярьж заавал үзэх хэрэгтэй байна гэж тэгээд өнөөдөр өрсөн байгаа. За аялын сонир сайхан болов бас зөндөө их байгаа. Тэгэхээр ямар ч аяллахаа хамгийн ихэнх хэсгээс л ойлго шууд яриагаа эхлүүлчихье гэж бодож байна. Монголоос хизээ гарлаа. Монголоос 2023 оны 5 сарын 5-нд яг Улаанбаатараас гэрээсээ хөдөлсөн. Тэгээд гэрээсээ хөдлөөд яг энэ аялал эхлэхээс өмнө шийдвэр мэдвэр бол айгүй гинтийн шийдвэр. Өмнө нь ерөөсө дуутай байгаагүй. Дугуй хийж ундгүй байсан. Тэгээд гинтийн шийдвэрээр ер нь 2-7 хоногийн хугацаанд айгүй хурдан бэлтгэл хангаал. 2-7 хоногийн хугацаанд бэлтгэл хангаад. Тэгээд 2-7 хоногоос нь баг 7 хоног дугуйгаа авах гэж хүлээсэн. Дугуйны дэлгүүрлүгээ битсэн чи яг 7 хоногийн дараа яг миний сонирхож ирсэн дугуй ирж байгаа гэдэг. Тэгээд 7 хоногийн дараа дугуйгаа ирэхээр хайрцагнаас нь гаргаад угсруулж аваад тэгээд нөгөө нэг цүнх аяллаа хэрэгслүүдээ ер нь бэлтгэл. Тэгээд гарахад бэлэн болцсон. Ер нь би нэг хүмүүст хэлээгүйсэн байхгүй. Зөвхөн гэрийнхэн тэгээ найз нөхөд ойр тойрных л мэдчихсэн. Тэгээд дугуйны дэлгүүрийн ахч хоёр пэйж дээр тавиад. Тэгээд тэрнээс хойш ер нь нэлийн завгүй байсан да. Тэгээд би чинь 5 сарын 1-нд гарна гэж бодсон байсан. Гинтийн нөгөө нэг олон хүмүүс мэдээд нэг яриа өгөх шаардлага гараад. Тэгээд тэрнээсээ болоод 5 сарын 5 руу хойшлуулад тэгж яажсэн. Тэг байж байгаа яг тим гинт зүгээр заа ерөөсөө Forest Gump шигтэй би гүйлээ гэдэг шиг л би зүгээр шууд дугуй унаад Манчестер орлоо гэж бодсон юм уу? Тий, ер нь нэг 2 жилийн өмнөөс нэг ингэж явъя гэдэг бодол төрж исэн. Ингээд хүсэл мөрөөдлийнхөө клубыг тоглолтын эсвэл цэнгэлтийн очиж үзэнгээ давхар ингээд дэлхийгээр аялаад тэгээ тийшээ явж байгаа хорон мөч бүрээ ер нь ингээд матгатгааргүй дурсамж олгож үлдээе. Тэгээд яг бодохоор чинь хөл бөмбөг тоглодог хүний хувьд яг эхний ээлжинд гүйлтэл орж ирдэг. Тэгээ гүйлтийн бэлтгэл нэлээд хийсэн. Төлөвлөгөө гаргаад тэгсэн чинь яалтчгүй нөгөө баг дээрээс нь зардал мөнгөний асуудал. Тэгээд ивент итгэж олдоход бол угаасаа баг боломж байсан. Хэцүү шүү дээ. Тэр үуч одоо хүмүүс ерөөс мэдэхгүй байсан юм шиг. Тийм. Тэгээд ер нь ингээл за яаж ямар нэг аргаар явна юу байж болох вэ гэд айгүй удаан бодоод тэгжсэн чи яг би өөрөө яг 5 сард л гарна гэд анханасаа төлөвлөсөн байсан. Тэгээд эхний удаад болохоор гүн гэж бодож байхдаа 22 оны 5 сарын 5-нд гүөх гэдгсэн чинь гүүний эдэн олонгууд нь дугуугаар биш гүүгээд Манчестер орох. Тэгээд тэр нь болохоор Орос Украинаар дамжаад 11,000 км гэсэн байхгүй. Орос Украинаараа. Тэгсэн чи яг 2022 онд дайн гараад за тэрний өвөнд ботсон байсан юм шүү дээ. Тэгээ завсарлцсан. Тэнгүүт нь за яг ийм юу байгаа юм чинь бас нэг жил дахиад яач дараа жилийн 5 сар руу шилжүүлээд тийм шүү дээ. Дэлхийд бас юу гэж болох юм бэлээ тухай ч юу хэлсэн байсан болохоор. Тэгээд нөгөө 5 сар чинь төгөх тусмал
За яаж гарах вэ? Одоо л гарахгүй магадгүй дахиад ерөөс ингэ зориулж юм хийж чадахгүй байх гэж бодоод. Тэгэл ер нь 5 сараар дөхөх тусмал ингээл юм хайгаал, юу яаж болох вэ? Машин, мотоцикл гэл айгүй олон юм хайжгаад гинт дугуйтаа аялж байгаа хүмүүсийг хараад цүнхэн дугуун дээр айгүй олон цүнхтэй тэгснэ майхандаа хоноод өөртөө хоолоо иж идэл. Тэгэл хаашаа ч хамаагүй тий хэл хязгаарх ингээд дугуугаал унаал ингээд өөртөө явж байгаа нь айгүй гой санагдаад. Оо энэ бол өстой жинхэнэ яг миний хийж чадах юм байна. Өөртөө ихтэй байгаа. Дээрэс нь өөрийнхөө хамгийн их зорж байгаа, мөрөөдж байгаа газар руугаа явж байгаа юм чинь замдаа дарс юуч даун туулан гэдгийг тийм сэтгэл зүй байсан. Тэгэл дугуугаа сонгоол аваад ер нь бол ямар ч хэрэгэлцээг өгсөн. Nice. Надаас ахуулаад аюу олон хүмүүс яг бодож байгаа яг асуумаар санагддаг зүйл нь болохоор дугуйтай Манчестер хүртэл гарахад ер нь тухайн одоо гарааны мөнгө гэх юм уу те хэрвээ нууцшвал ер нь хэдэн төгрөгийн зардал гарах юм байна да гэж тооцоолоод карманда хэдтэй ер нь бол явсан бэ? Би ер нь бол анх ингээд төлөлөөд бодохдоо 15 сая гэж бодчихсон. Гэтэ яг ингээд дугуй ингээд юунууд ингээд аваад бэлтгэхэд 7 сая явсан байхгүй. Тэгээд яг тэр чинь ахаад нэлээд өөрчлөлт гараад тэгэхэд би чи яг бэлэн мөнгөтэй гарахтаа нэг 5 сая төгрөгтэй гарсан. 5 сая төгрөгтэй. Тэгэл бусдын яг замдаа учрыг нь олно. Ер нь бол тэгээд бүх юм ерөөсөө бэлэн яг 100% бэлэн болсон ганц ч юм байгаагүй. За дугуйл байсан юм. Тэгээ бусд нь бол угаасаа явандаа учрыг нь олоод, явандаа аргыг нь олоод өөртөө байгаа юмрал болгоно гэж гарсан. Тэгэл яалч ч үтгсэн л. Тэгээд яг тэр мөнгө бол тэгээд би яг ингээ одоо эргээд харахаар яг тийм байсан надад илүү гой зүйлсийг учруулсан юм шиг санагдсан. Хит нөгөө нэг ивент итгэжтэй эсвэл нөгөө мөнгө ихтэй те эсвэл бүх хит мөнгөгүй гэдэг харж бас юу шүү дээ. Яг нэг юм гой аялын амтыг мэдэрч чадахгүйсэн. Тийм адал явалтаа болж байгаа шүү. Яг ингээл өдөр болгоно ингээл арах цагаал яг ингээд гой тааруулаа яваад хахад тэр нь илүү гой бас нэг сонирхолтой. Дэлгүүр орж байгаа л өөрийнхөө хамаг төсөө бодож байгаа. Төсөө бодож байгаа юм аа. Калор малор бүх зүйлээ тооцоолж байгаа л авч байгаа шүү дээ. Тэр нь илүү сонирхолтой байсан. Тэгээд за ер нь их аялж байгаа бол их мөнгө бол нэг чухал биш юм. Эсвэргээрээ тэнд яг гаргаж байгаа өөрийнх нь нөгөө бэлтгэл яг өөрийнх нь сэтгэл зүйн бэлтгэл аягүй чухал санагдсан. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад бол хүн бол юу ч даваа туулна, юунд ч дасан зөгцөн. Тийм их те. Тэгээд 5 сард гараад ерхэд нь бол майхантай отголж ирсэн гэсэн үг шүү дээ. Аха. Гэхдээ одоо жишээлбэл айж майх уу жишээ нь одоо юу гэдэг. За Оросд ч юм уу мэдхгүй. Ер нь ингээл дэлхийн хаач утасны жоо эвгүй гарууд бол байж байгаа шүү дээ. Тэр бол яг мэдээж маш олон сайн хүмүүс байгаадсан дунд нь бол хэдий эвгүй гарууд бол байж байгаа. Тэрнээс юус айхгүй юу. Одоо майхантай ингээд ч одоо хүн байхгүй газар л ер нь бол хонж байгаа шүү дээ. Ямар хот дотор онолтой биш. Тэрэн дээр ерөнхийдөө нэг юм байт юм. Миний айц зүгээр Монголд лээсэн. Яг нөгөө нэг майхантайгаа хэр хонохор чинь нөгөө нэг монголчуудын нөгөө ярьдаг гүйдэл сүнстэй. Яг тийм нөгөө нэг төсөөллөд аягүйх байсан. Тэгэхээр чи яг бүр ингээд майхантай хончоод айгүй нэг тийм өөрийгөө сатааруулах айгүй олон зүйл хийжсэн. Чихвцүүд эсвэл нүдээ тасаанаа л унтах ч юм уу. Шүн мөн ингээд майхнасаа юусаа гарч чадахгүй. Яг нөгөө гараад нэг эвгүй юм харчих юм бол гэдэг төсөөл байгаад байдаг. Тэгээд гадагшаа гарсан чи юу гэж бодсон бэ гэхээр за ингээд ямар нэг эвгүй юмтай таалаа гэж бодоход хэлхийг ойлгохгүй юм чи. Айхгүй гэдэг нь сүнстэй дарсан ч нэвтрэлцэхгүй. Тийм нэвтрэлцэхгүй тэгэхээр зүгээр ингээд өнгөрчин гэдэг нь тийм өөртөө нэг тийм жижигхэн юу өгсөн гэх юм уу. Тэнгүүтлээ хүмүүсийн хувьд би ерөөсөө ямар ч тийм муу үнэтэй таарна ч юм уу эсвэл нэг ийм хүн байх болоо гэдэг тийм айц ерөөсөө байгаагүй. Зүгээр л айгүй юмыг бүх юмыг айгүй өөдрөгөр төсөөлсөн. Яалч юу тэгж төсөөлөхгүй бол нөгөө нэг ингэж их хүнд ачаалттай ингэж хол зам дуутай явж байгаа тохиолдолд тэгэхээр унчих юм бол тэгэл ер нь бол дуусаа. Би ч гэсэндээ дагаад дуусчихна. Нугасаа юу ч болж болох юм шүү дээ. Тийм тэгэхээр ер нь аль болох дандаа гой сайхныг хараад гой сайхныг бодоол тэрийг л ер нь байнгын яриад тэгжээс нөгөө өөртөө бас нэг юм одоо юу гэмдэ одоо хөвшилтэй хөвшил суулгаж ирсэн. Ер нь угаасаа яг аяллаа ингээд хамгийн гоё зүйл надад бас тгийс санагдав. Дийн тэнд очсон улс олонных нь хүмүүс нь ер нь хамгийн гоё байдаг. Тэгээд яг одоо жишээлбэл юу гэдэг ингээл зүгээр одоо юу гэдэг буудлаараа яваад мавад кейслүүдээр ингээд хүмүүстэй танилцаад тэ ялангуяа яг ингээд дугуйтай явж байгаа болохоор нэлээд олон хүмүүстэй танилцж байгаа. Угаасаа хүмүүс сонирхоод зөндөө ингээд за хаанаас ирсэн юм гэсэн гэж асуудаг байх. Тийм тэрэн дээр яалч ч тэр айгуу гоё юмсан. Яа тэгвэл энэ ч дугуйтай явж байгаа болохоор тэгэл буудалд хоноод ах боломжгүй штэ. Тэгээд аль болох зарлаа юм гэхтэй. Тэгээд яг ингээд Монголоос гараад явах чинь миний анх одоо Монголоос гарч явж байгаа.
Бүх юм миний хувьд анхны тохиолдол. Тийм үү, ерөөсөө гадагш байгаа явж Юусе гадагш байгаа явж байгаа. Галзуу. Дугуй анхных, энэ аялал нь анхных. Тэгээд ер нь ингээд бүх юм анхны мэдрэмж. Тэгээд тэр мэдрэмжүүд нь аягүй гоё байсан гэх юм уу. Тэгээд Монголдо ингээд явсан газрууд нь хүртэл миний өмнө машинтай явж байгаа газрууд байсан. Тэгэхээр яг бүх юм гоё анхны сэтгэлээр анхны мэдрэмжээр хийсэн яг нэг хүнийг нэг юм сэтгэл өөдрөг байлгаад байдаг шүү дээ. Яг ингээд аягүй хэцүү байна, ядарч ийн гэхээс илүү үзэж харж байгаагүй юмаа үзээ яваад хахаар гэл бүр ингээд сонирхоод бүр шинэ юм үзэж харах тусам нөгөө маргааштай ингээд догтлоод тэр нь бас ингээд аягүй гоё санагдсан. Тэр нь эргээд нөгөө нэг хэцүү ядарч ийн бууж өмөр сангаж ийн гэдэг бодлуудыг арилгаад илүү сонирхолтой маргааш яах бол маргааш шинтэй олцгоол гэл. Тэгээд замд бол аягүй олон хүмүүс ингээд сонирхохын дагуу бас ингээд гэртээ өөрнө дайлна, туслана. Тэгээд тэр нь аягүй гоё шүү. Тэгээд энэ аялал дээр аягүй гоё зүйл нь ингээд уулзч учирч байгаа, танилцж байгаа тэр тухайн орны нутгийн хүмүүс нь үнэхээр гоё чимэг болж ирсэн. Тэр хүмүүсийн ертөнцийг харах үзэл, тэр хүмүүсийн амьдралыг харж байгаа юмдаа сэтгэл хангалуун гээд аягүй өөдрөг байгаа. Тэр болгоноос ингээд суралцтууд маш их байсан. Төвшөө ах заагч хоёртой уулзж байхад хамгийн гоё таалагдсан нь хаана гэсэн чинь Иран гэдэгт тэгж амьдчихсан байхгүй юу? Иран ер нь хэрвээсэн бэ? Үнэхээр Ираны хүмүүс хамгийн их таалагдсан. Эсвэл ер нь ингээд за айгүй олон газруудаар үнэхээр үзгийн хэрээр үзлээ шүү дээ. Хамгийн их таалагдсан ус чинь аль байсан бэ? Миний хувьд бол Иран. Иран. Гэхдээ яг хоёрт орно. За. Яг хоо тэрийг арай өөр юугаар хоёрт орж байгаа. Гэхдээ яг Иран бол үнэхэрийн гайхалтай хүмүүс бүр. Перс хүмүүсийн тэр найрсаг, зочломтгой тэгээ тэр уриалгах тэр харилцаа үнэхээр гайхалтай. Одоо нөгөө замд явж байхад би ч аягүй олон хүмүүстэй ингээд уулзч үзэж байгаа. Тэгээд төвшөөгч гэсэндээ хэлжээсэ. Иран бол зүгээр л гайх юм шиг гэдэг. Тэгээд замд явж байхад ингээд хүмүүс чи Иран руу орох юм бол баг эхний таарсан хүн чинь чамайг хөтлөд гэрлүү юм гэж хэлжсэн байхгүй юу? Яг тэгсэн. Тийм үү. Би бүр Азербайджаны Астараагаас Ираны Астара гэдэг яг Каспийн тэнгисийн дагуу байдаг хоёр хотоос ингээд шилжээд орж байгаа. Бордороор ингээд орж байгаа. Тэгэхэд Истанбулд даруулчаад мөнгөө солиулчаад тэгээд дуугаа оноод сим авах гэж явж ирсэн. Нөгөө интернеттэй болчихгоо. Хэлээ айгу ойрхон газар явчихсан шүү дээ. Тэгээд дуугаа жигээл явж ирсэн чи хажууд нэг моциклтай залуу ирэл. Хааш явж байгаа хаанаас ирсэн. Тэгэл жуулчин гээ мэдчихэж байгаа ш. Тэмүүтлээ манад очиод хон хоол өгье. Амар унт. Тэгээд чамд ингээд туслая. Манад хэд чоног хамаагүй. Тэгээд чамд энэ хавийг гой үзүүлье. Яг тэгээд ирэхэд хүн бас жоохон тийм л. Өмнө нь болохоор тэр хүртэл чи ингээл дандаа ингээл замдаа ингээл яг хүнтэй уулзаал танилцаал те баг өөрөө хайх шахуу болдог. Тэгсэн чи Иранд орсон чинь хүмүүс нь өөрөө ингээд ирэнгүүтлээ ингээ авч явах гэдэг чинь тийм ингээд бас жоохон айц үүсдэг гэдэг очиж байгаа зэвсэг чинь билээ. Яах гэж байгаа бол тэгсэн чи тэгээд би өөрөөсөө очихгүй л гэсэн. Би ийшээ ингээд явах ёстой л гээд айгаад тэгээд тэгсэн чинь чи одоо тэгээ хайчих чам гэсэн. Би одоо сим надаа ингээ интернет хэрэгтэй. Тэгвэл наа газар чинь яг 3 болчихсон. Наа газар чи 5-аас хана 2 цаг байна. Чи манад ч түр унтаад амраад тэгээд би чамд гоо ингээ тооллоо, унтлаа гэж тэгж байгаа. Тэгээд за хонохгүй юм чи яах вэ? 2 цаг очиод бай гэдгсэн. Тэгээд би тийм 5-аас. 5 нөгөө. Тэгээд очиод танилцсан чинь яг л нөгөө нэг өөрөө яг бас тайгаар хичээлдэг, тай боксер хичээлдэг. Тайгаар хичээлдэг. Тэгээд яг тэрүүгээрээ аюу олон улсад очиод ингээд бас тэнцвэр оролдонд ороод тэгээд тэр нь юу гэж хэлж ирсэн бэхээр яг чи ингээд надтай адилхан харагдаж байна те. Тэгээд дээрэс нь өөрсдийнх нь нөгөө нэг зочломтгой найрсаг зан чанар ингээл тэр болгоно ингээд аюу гой санагдаж. Тэгээд би яг хуу эхлээд гэрт нь орчоод бас нөгөө айц юус арилахгүй гараал явахаар нараас нь дагаж гараал. Дугуй муугаа гараал. Сүнх үнгээ хараад хаалм малгай нараал. За энийг өөр л гарах юм байна гэж яг тийм яг боддtiin билээ. Тэгээд тэгсэн манай хүн чинь яг нөгөө гэрийнх нь яг аав ээж нэг хажууд нэдэг өөрөө яг ингээд залгаан юм байшин. Тэгээд тэнд нь орчоод яг хоол моол авчвал тэгээд ярилцаал танилцсан чи яг л байгаа байдал нь яг тийм найрсаг. Яг л надад туслахыг хүсэж ирсэн хүн байсан. Тэгээд тэнд нөгөөдөлтөөгөө юу үзээд хөл бөмбөг үзээ орой. Тэр намайг яг очиход Роналдо Тегранд очсон байсан. За. Иранд очсон. Роналдо ч одоо Азид тоглож байгаа. Тэгмээд Азийн авруудын лигийн юугаар тоглолтын хуваараар Ираны багтаа таарсан. Тэгээ Тегранд очсон. Тэгээд яг интернетээр Роналдогийн тоглолтыг үзээс сууж ирсэн. Айгуу гоё тийм. Тэгэл ер нь ингээд тэр дурсамжууд айгуу гоё. Тэгээд нөгөө залуутайгаа ингээд танилцаал 5 хоног гэрт ингээд байхдаа эхний өдөр бол ингээд жоохон тохгүй чимшгтэй. Ингэж тэгэл нэг ер нь бол ингээд замдаа ингээд яваад хахаар тухайн айгуу амарх болно.
1 хоногийн дотор л. За эхний өдөр нэг жоохон тухгүй юм шиг жаал маргааш шаасан зүгээр гэр шиг болоод ирчихсэн. Хаач байсан тэгээд хөрөгч мөрөгч нэг пи уулаа шиг гэл. бараг л нэг тийм шүү. Гэтэ бас арайч тэхгүй тэгээд ер нь нэг тухалж байгаа нөгөө мэдрэмж авч байгаа мэдрэмж нь айгу тухтай яг л гэртээ байгаа юм шиг тайван болчдөг ямар ч айдсгүй. Тэр нь бас айгу гоё. Nice. За хоёрт нь Иран. Тэгэхээр нэгт нь аль усаа вэ? Миний хувьд яа нэг тэгэхээр би Шинжаан уграар явсан. Эндээс ховдын булганаар гараад Ярантын бомторгаар Шинжаанаар орсон. Тэгээ Шинжаанд өвөр монголчуудаас гадна бидний мэдтгүү Шинжааны монголчууд гэж одоо ойр монголчууд. За. Тийм монголчуудтай уулзсан. Өвөр монгол хүмүүс биш юм байна. Тийм биш. Одоо ярьж байгаа яриа хэл одоо нөгөө хэлний аялгаунд нь яг бидэртэй адилхан. Одоо яг бидэртэй адилхан юмыг нөгөө нэг нэрлэж төлөөний өмнөд нь аягүй адилхан. Юусэн нэг тийм баг өөр юм байхгүй. Гэтэ яг жоохон өөрсдийнх нь нөгөө аялга байгаа. Тэгээд өөлд, торгууд, захар, ураанхаа 7-8 ёстой байсан. Яг тэнд бүр айгүй олон 100 жил нутагссан. Яг тентхийн монголчууд. Тэгээд тэднэртэй уулзаад явхад бол айгүй гоё байсан. Жинхэнэ нөгөө нэг Монголынхаа түүхийг тэр хүмүүсээс сонсч явж байгаа. Дээрэс нь Шинжаан ч өөрөө одоо манай нутагт манай одоо Монголын газрын Монголын нэг хэсэг байсан. Тэгээ 3 улсын хилцээрээр Хятадын талд шилжсэн. Тэгээ Тэнгэр уулын газар. Тэнгэр уул яг ингээд Тэнгэр уул бол бүр үнэхээр сүрдэм. Яг л Тэнгэр багцсан яг ингээд үүлнээс ингээд дээшээ гаач юм шиг нэг тийм айгүй сүрлэг болоод юм. Тэгээ яг тэрний яг би хойдлоор ингээд байнгын ингээд Тэнгэр уулыг харж явсан. Тэгээд байгаль бол үнэхээр гайхалтай. Дээрээс нь яг Хятадын нэг дотор Бээжин одоо нөгөө айгүй өндөр хөгжилтэй хотод байгаа шүү дээ. Тэднийг бодвол арай сэрэг. Гэт очиход бол айгүй нэг тийм тухтай арай нэг тийм чимээн баг. Хүмүүс нь ч гэсэн нэг тийм сэрэг юм. Ингээл гудамжинд алхах яг тэгээ багшаалтаа алхаад байхгүй нэ. Ингээл Улаанбаатар байдгаас баг ингээ хавар алхах шүү ер нь. Тийм ер нь ингээд айгүй бүх юм айгүй гоё байсан. Байгаль нь ч тэр хүмүүсийн амьдарч байгаа орчин дээрээс нь айгүй олон үндэстэн байдаг газар байсан. Хятад 56 үндэстэн байдгаас 34 үндэстэн Шинжааны төстэй. Тэгэхээр тэрийгээ дагаа хоолны соёл нь бас айгүй гоё. Тийм ээ. Хоолны хоолнууд байгаа. Тэгэл хоорондоо өрсөлдөж байгаа болохоор амт амт нь өстэй гоё. Тэгэл яг үндэстнийхээ хоол яг ингээл айгүй гоё амттай. Тэгээд бид нар чинь одоо уугар ихтэй. Тэгээ уугар нь 12 сая, хятад нь 10 сая, казакууд нь Казахстанууд нэг 3-4 сая. Тэгээ монголчууд нь болохоор айгүй баг 170 гэдэг. Бүр яг дээр үеэсээ л ер нь ингээд өсөлт нь айгүй бага л байсан. Монгол 170 мянган монголчууд гэдэг нь болохоор Шинжааны монголчууд баг яснуудын монголчууд тий. Өөр монгол биш гэдэг өөр монголчууд. Тэгээ тэдэртэй ингээд уулзахад бол айгүй гоё байсан. Тэгээ тэдний нөгөө нэг хүндэлж байгаа харьцаа. Тэгээ Монголыг их сэтгэл нь бүр илүү их надад айгүй гоё санагдчихсан байхгүй. Бүр үнэхээр Монгол нөгөө ёс заншил, Монгол хэлээ бүр тэр олон жил тийм олон одоо хүмүүсийн одоо тэр чинь айгүй цөөнх байгаа шүү дээ. Тэгээ дандаа хятадаар ярина. Тэр дунд ингээ өөрсдийнхөө хэл соёлыг одоо хүртэл ингээд авч яваад. Тэгээд дээрээс нь өөрсдийнхөө нөгөө нэг ёс боломжлыг бол бүр айгүй дээд зэрэг авч явсан юм шиг надад санагдсан. Надтай уулзж байгаа учирч байгаа хүн болгон цэнгэр адагтаа огтно. Тэгээд явуулахдаа цагаан адагтаа зам цагаан байг. Тэ цаашдынх нь зам гоё цагаан сүүшиг цагаан байг сүүн замаар яв гэдэг утгаар. Тэгээд дээрээс нь хормын ёс нь яг л нөгөө дээр үеийн бидний тэ нөгөө нэг би одоо нөгөө ихнэрээ олдог ч юм уу те. Тэгээд нөгөө хоёр талдаа ингээд олон хоног үргэлжлдэг байсан шүү дээ. Яг тэр шиг л 7 хоног ингээд хорим үргэлжлэл наваад их ёс байна. Тэгэл тэр малчтын амьдарч байгаа амьдралын тэр яг нөгөө уламжлалт тэр юм уу айгүй тийм орчин үетэйгээ ингээд холилдоод тэнд дурнасаа ингээд айгүй гоё тийм систем гаргацсан. Тэгэл ер нь тэнд байгаа монголчууд монгол хүмүүс бол бүр айгүй онцгой. Одоо тийм чи айгүй олон ястан байлаа гэж бодох чинь бараг тэр ястан болгоных нь хэлээр аялгаар ярина шүү. Айгүй тийм хэлний нөгөө нэг бидний ч нөгөө язгуур хэлний нөгөө юу нь айгүй гоё болохоор баялаг болохоор ямар ч хэлийг амархан сурчдаг юм. Тэгэл тэнд байгаа Шинжааны монголчууд чинь уугартаа яг уугар цэврээр ярьчихна. Казакуудаа яг казакаар цэврээр ярьчихна. Хятадуудаа нугасаа яг ингээ хятадаар ярьчихна. Монголоор айсан ингээд өөрсдөө ярьчихна. Мундаг биш үү те. Айгүй мундаг. Тэгээ зарим нь бол бүр ингээ орс морсоор ярьчихна. Тэрийг харамсалтай зүйл нь одоо энэ жилээс байсан байхад Хятадын өвөр Монголын одоо газар нутаг дээр монгол бичгээр ерөөсөө бичхөө одоо сургууль дээр тэрийг заахаа болж байгаа гэж би сонсч. Сургууль дээр заахаа болж байгаа илүү эсвэл шалгалтыг нь өвөр монголоор одоо монгол бичгээр өгдөг байсан юм бас болж байгаа гэдэг тийм мэдээ гарч ирсэн. Би бас 11 12 жилийн өмнө
өвөр Монголын шүлийн гол гээд яг монголчуудын өвөр монголчуудын амьдардаг газар дээр очих бас яг адилхан мэдрэмж авч ирсэн байхгүй. Монголчуудаас илүү монголчууд тэнд байгаа хүмүүс нь эдэлж хэрглэж байгаа зүйл тэгээд цайны соёлын хүртэл ингээд өглөө босоод л яг тентхийн хүмүүс нь бүгдээрээ ингээд монгол ахуугаараа яг өрөм ингээд тавьчихсан өдрөө болго ингээд сүтээ цаа уудаг. Тэгэл тэнд ингээд тал нутаг дээр гарангуут нь яг л нөгөө монгол гэр дотроо мал ачхуугаа ингээд хариулсан явж идэг. Тэгээд тэр тусмаа нөгөө нэг бид нар чинь өөрсдөө их чөлөөгөө ингээд нэг одоо юу гэдэг Монголын газар нутаг дээр байгаа хүмүүс угаасаа бид нар одоо юу гэдэг монгол соёл гэдэг зүйл чинь ингээд аюу хэвийн зүйл шүү дээ. Миний хувьдсан тийм дийл хүмүүсийн хувьдсан тийм байдаг байх. Тэгээд яг бусад ингээд одоо юу гэдэг тэр коммунист орн дотор за ингээд дэлхийд уучлаарай гэхдээ коммунист орн дотор байхад бол тэр өөрсдөө нь хэрэгжүүлээ өөрсдөө нь үндснийх нь identity буюу бид нар монгол хүн гэж хэм бэлээ гэдэг тэр ёс заншил тэр сэтгхүү гэдэг зүйлс нь өөрсдөө тэр хүмүүсийг илүү ингээд монголчууд болгох юм шиг надад санагдсан шүү. Бас илүү ингээд нэгтгэж чаддаг гэх юм уу. Тэгээд надад зөвхөн яг тэр хүмүүс одоо Шинжааны монголчууд яагаад тэр сэтгэлд их үлдсэн бэ гэхээр бид нар одоо бид нар бол ингээд өвөр монголчууд гэд мэдээд шүү дээ. Тэгэхэд бид нар одоо тэнд байгаа монголчууд юу гэсэн мэдтгүү. Бүр жинхэнэ нөгөө нэг мартагдсан түүх мартагдсан хүмүүс очиж байгаа. Би бас анхны удаа сонслоо. Тийм тэгээд тэр хүмүүстэй ингээд уулзгаар чинь эсэргээрээ тэр хүмүүс бүр ингээд Монголдо очих бүр ингээд бас л өвөр монголчуудтай адилхан Монголдо ирэх чин хүсэл ирмэлцтэй. Тэгээд халахаас ирлээгээд Монголоос очисон хүмүүсийг бол бүр газар гიშгүүлдэггүй. Тийм найрсаг. Тийм одоо нөгөө нэг халах хүнтэй одоо монгол хүнтэй уулзна гэдэг тэр хүмүүсийн хувьд бүр ингээд амар хүндэтгэлтэй зүйл гэж ярьдаг. Тэгээ би тэр чинь ингээд хуримд очиж байгаа. Тэгээ яг хүргэний талтаа ингээд яваад яг нөгөө бэрийн тал дээр очиод бэрийн талынхнаа ингээд дайлж байгаа охин гэрт нь очиод тэгээд нэг гэрт ингээд таньдаг хүн байсан юм. Би яг яасан гэдгсэн чинь одоо хэл гараад Ташкент гэд хэл байгаа. Тэнд очиод би яг нэг хончоод маргааш нь дуутайгаа хөдлөж жаад мөнгө ягаад ч юм дотор санагдаад тэгээ мөнгөө солиулъя гэд тэгээд нөгөө нэг автобусны монгол жолооч нараас ахнараас асуугаад тэгсэн чинь энэ хойныг дэлгүүр байдیں۔ Чи тэнд очиод солиулаад чи зүгээр Монгол интернет банкнаас шилжүүлээд тэгээ юун авчих гэдэг. Тэгээд тэнд нь очсон чи хаалттай. Тэгээл хүлээгээ зогсож исэн чинь нэг ах миний хажууд машинтайгаа зогсоод тэгээ ингээл хажуудлын цайны газар руу ороод тэгэл ойр хавар уцаар яриад яваадсан. Тэгснээл нэг ирснээр надаас хятаар юм асуухгүй яагаад ч юм би монголоор би хятаар ярьж чадахгүй гэж. Тэгсэн чи өө чи монгол байсан юм уу? Тэгээ яг нөгөө Шинжааны монгол ахтай. Тэгээ өөрөө айгуу гоё монголоор цэвэр ярьдаг. Тэгээд өөрөө бас монгол руу ингээд орж ирж исэн хурмынхаа нөгөө бал сарыг ингээд Монголд хийгээд зураг авалт маавтай энд ингээд монгол хувцастай хийж исэн гэл. Тэгээд тэнд өөрөө яасан бэ гэдгсэн чи айгуу сонин би 5 сарын 5-нд Улаанбаатараас гарч яхад тэр ах 5 сарын 5-нд бүр Казахстантай ойролцоо хилийн хотын ах واخгүй юу. Тэгсэн чи бүр тэндээс 5 сарын 5-нд тэр Монголын хил дээр монгол хэтийн хил дээр ирээд монголчуудтайгаа ингээд ойртох гээд тэнд цайны газар нээсэн. Тэгсэн чинь би яг тэнд нь очиод яг тэр ахтаа ингээд танилцаад тэгээд тэр ах яасан бэ гэсэн. За би чамайг ингээд энд ийм Шинжааны монголчууд байдаг. Бид нар ийм хүмүүс гэж хэлээд тэгээд өрөмчөд хэрэг очих юм бол надтай яриараа гэд тэнд ингээд гоё манай ах нар байгаа. Дээрэс нь хөл бөмбөгийн багтаа бид нар ингээд монголчуудын хооронд жил болгон хөл бөмбөгийн тэмцээн зохиодог. Тэгээд магадгүй чи дараа жил Монголоосоо гоё баг аваад тэгээ хэдүүлээ байгаа ингээд тэмцээн ор. Өө тгийгээ тэгээд танилцаад би өрөмч хүртэл чинь танилцаж салаад би өрөмч хүртэл нэг 5 хоног явсан байхгүй дуутай. Тэгээ яг өрөмч очсон чи яг тэр ах араас ирж таараад нөгөө монгол хэлээр орж ирсэн хүмүүсийг бас машинтайгаа өрөмч рүү зөөдөг. Тэгээ яг ирж таараад уулзаад ярилцсан чинь яг нөгөө түүх те ямар хүмүүс байдаг. Тэгээд дээрэс нь тэр ах бүр Шинжаандаа бараг танихгүй хүн байхгүй. Амар тийм танилын хүрээ ихтэй амар тийм нийтч хүн байсан. Тэгэл заахын дүү ийм газрууд байгаа гэж хэлээд. За тэгвэл би аль газраар нь явал ингээд айгүйх монголчуудтайгаа уулзах гэсэн чинь. За Тэнгэр уулынхаа чи хойдлоор явал айгүйх бараг оцсон газар болгон чи манай найзууд байгаа манай ах хийснэр байгаа гэл. Тэгээд тэгсэн яг тэрүүгээр нь тэгвэл би гоё монголчуудтайгаа уулзаж гоё амьдралтаа танилцаад тэгээ гоё ингээд яамаар байна танилцмаар байна. Тэгээд тэгсэн чи надад зам зааж өгөл. Тэгэл би яг тэр замаар ингээд явсан. Уулзсан очсон газар болгонд хүмүүс намайг тосч явсан. Тэр ах бүгд ингээд танилтаа. Тэгээд тэндээ очингууд л тэр нөгөө нэг танилуудаас нь ахуулаад ингээд амьдарч байгаа хүмүүс нас ингээд айгуу гоё ухтаж авдаг, танилцдаг. Нөгөө аяны сонин сайхан сонсдог. Тэгээд дээрээс нь ингээд Монголоос дугуйтаа ийш явж байгаа ангууд л Баатар гэж хүлээж авдаг. Тэр хүмүүсийн хувьд ингээд Монгол хүн ингээд ийм гоё зүйл хийж байгаа нь тэр хүмүүсийн хувьд амар гоё бахархалтай. Омогших гэж яахгүй байгаа шүү. Омогших юм айгуу байсан.
Тэгээд тэр чинь өрөмж гэдэг нь бас л Монгол дээр яага өрөмжгээ нэрлсэн гэдгсэн чинь дээр үедээ яг өрөм зардаг тэр ингээд хаваар өнгөрж байгаа худалдаач 8-ачд өрөм зардаг тийм хоёр эмээ өвөр байсан. Тэгэл ямар нэгэн газар тохирохороо өрөмчийн дуулцыг гэж уулзъя гэж ярьдаг л байсан юм л да. Тэгээд тэгсэрээ одоо тэр нь яг тэр Шинжааныхаа хамгийн том нийслэл хот нь 3 сая хүн амтай. Тэгээд цаашаага явхаар чинь ус угээд ус гэж байна, ашаан гэж байна, бор тал гэж байна, текс гэж байна. Өөрчн Баянгол, Баян нуур өөрчн тэгээ цаашаа бүгд Монгол хэрэгтэй. Тэгээ одоо яг жоохон өөрчлөлтөд байгаа нь яг нөгөө нэг уугар казакууд нь айгүй их болоо. Тэгээ өөрсдийнхөө нөгөө нэг дуудлагаар дуудаад тахаар тэр нь яг тэрийгээд байгаа өөрчлөлт хувьсаад байгаа юм л да. Газар орны нэр чинь тэгэл аль их байгаа хүмүүсийн нөгөө хилээр яригдаж яасаргаа тэгээ жоохон өөрчлөлтөд. Тэрнээс бол тэр чигтээ Монгол хэсэг гэж байгаа. Тэнгэр бол Тиншан гэл. Тэнд бол үнэхээр гайхалтай хүмүүс байсан. Тэгээд хөрөм найранд очиод би чи ингээд нэг гихт ингээд хүмүүст ингээд туслаад явж байгаа шүү дээ. Тэгээд би нэг ПВ-ний авчих гал ингээд яваад орсон чинь манай нөгөө нэг хөргөний талын яг тэр гэрт үйлчлэсэн хүмүүс ингээд сонин царайлаа зогссон. Тэгсэн чинь ингээд тойроо суудсан нөгөө хөвшин хүмүүс чинь намайг нөгөө Монголоос ирсэн гэдэг юм бицэн. Халах үгээс л бид нар арх ингээд хундаг аммаар. Тэгээд ингээд суудсан. Нөгөөдөл маань ингээд өгөх гээд идэг авахгүй. Тэгээд би ороод ирсэн чинь чамаас л манай хэд ингээд юу хундагны юу авмаар байна. Арх авмаар байна. Авч уумаар. Тэгээд ингээд за тгийгээл ингээд хундаг ингээд барьсан чинь халах энэ насандаа ингээд халах хүнээс хундаг барьж ингэж ууж байгаа нь миний хувьд бүр баг мөрөөдөл бийсэн гэдэг шиг л тийм айгүй хүндэтгэж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь л ингээд жинхэнэ нөгөө нэг надад тусч байгаа сэтгэл тэр чинь айгүй өндөр болж байгаа байхгүй. Биднээс тэгээд тэдрийг бас айгүй хөрөвдөж байгаа. Яалч юм гээд бид нар мэдгүй байхад эдгээр ингэж их хүндлээд байгаад байдаг. Тэгэхээр бид нар тэр нь айгүй одоо сэтгэл туссан гэх юм. Тэгээд тэр нь айгүй тэгэл надаас ингээд хундаг авах болгондоо гоё ерөөл хэлнэ, гоё дуу дуулна. Дээрэс нь би энд нөгөө нэг солгоо олоотой дуу дуулдгүй чи тэнд очиод дууч болоо. Халах дуу сонсмоор байна гэд нөгөө надтай ярих айгуу дуртай. Яагаад гэхээр тэд нар бол ингээд аялахтаа болцсон. Тэгээ би ингээд ярихаар яг цэвэр ярьж ийн гэд. Миний яриг бол тэд нар шууд ойлгоно. Ямар ч тэгэж юу яагаад шаардлага байхгүй. Би тэдний яриг шууд ойлгоно. Тэгээд хамгийн гол нь би цэвэр ярьж байгаа болохоор тэд нар ингээд одоо гоё цэвэр чи ингээд монгол хэлээрээ гоё цэвэр ярьж байгаа. Бид нарт гоё дуу дуулаад. Тэгэл дуу дуулна. Тэгэл тэд нар чинь бүр биний нөгөө нэг гоё сайхан дуулж ийн хамаагүй. Тэр нь бүр ингээд уяраад ингээд бүр үйлж исэн ш тохиолдлууд аягүй хөөсөн. Тэгээд тэдний бас өөрсдийнх нь тэр нутгаа сансан тухай дуу аав ээжийн тухай дуунууд нь бас л ингээд хүнийг бас өөлөлмөр дуунууд. Би ч бас үйлэл амтсан л да яалтчгүй тэгэл. Тэр мөр бол нэг юм хүнд яалчгүй монгол хүнээ гэдэг тэр сэтгэлийн хувьд бүр ингээд аягүй үнцэгтэй санагдчихсан. Тэгээд би чинь Ашаан гэд газар очиод тэгээд тэнд нэг Дамжин сүрэнгийн нэг ах захар ахтаа уулзаад надад нэг захиас өгч ирсэн. Тэр нь яасан бэ гэдгсэн чинь би Ашаанаас гараад Сайрам гээд нууранд очих байсан. Тэгээд тэр Сайрам нуур нь болохоор Чингис хааны яг тэнгэр уулыг даваад одоо хоризм руу явж явах одоо ямарсан тийшээ ингээд байлаар мордоод явж байхдаа тэр Сайрам гээд нууранд айгүй олон хоног амарсан. Малаа бэлчээсэн, цэргүүдээ амраасан. Айгүй үзэсгэлэн тэр нуур. Тэгээд яг Чингис хааны нөгөө нэг үхэр тэрэгтэйгээ зогсоод харж исэн газар нь өөрийнх нь тэгээд тэндээс явахдаа өөрөө нөгөө тахилгатай овоо босгоцсон. Тэгээд тэр овоон дээр чи цагаан голын овоон дээр очино. Тэгэхээр чи Сайрам нураас 3 чулуу аваад Бурхан албан дээр авчиж тавиад өгөөч. Тэгэх юм бол уултайгаа ус устайгаа эзэн Чингис хаантайгаа бидний сэтгэл мэдлэн гэж хэлсэн. Тэр бол бүр ингээд хамаг юмд огшоогоо. Тэгээд би яг Сайрам нуур руу ингээд орохдоо яг тэр үг бодохдоо тэр харагдаж байгаа тэр үзэсгэлэнтэй төрхөн харагдаад өөр ирэхгүй нэлээс тусна гэсэн. Тэгээд одоо тэр цагаан голын яваа гэд яг Чингис хааны тахилгатай аваад айгүй гой бүтээн байгуулалт болсон. Гэхдээ яг анх байсан олон зуун жил тэр нөгөө овооны чулуунуудаас яг тэр овооны чулуунуудыг байж идэг. Тийм овоо байсан. Тэгээ яг тэнд очиод яаж яхад бол айгүй нэг тийм гоё мэдрэмж авчихсан. Тэгээд би тэр 3 чулуугаа одоо ингээд авчирсан байгаа. Тэгээ тийм захиас тэгээ тийм хүнд одоо юу гэмтэй гоё нэр төр гээд миний замыг ч гэсэндээ бас ингээд гоё зассан байх гэж байна. Авчирсан байгаа гэдэг чинь чи бүр аялын туршид тэр 3 чулуу таац уу явуулсан. Тэр бас нэг нутгийн чулуу гэж ярьдэн штэ. Тэр шиг нэг тийм сэтгэлд нэг тийм үеиг идэвхтэй байсан гэх юм. Тэр тэгээд яагаад ингээд Шинжаанд
нөгөө нэг номерт гэдэг байгаа. Яг л зүгээр монголчуудтайгаа уулзсан надад аяг үнцтэй. Тийм. Манайхан бас нэг зүйл ингээд уриалхад ингээд байдаг юм шиг лээ. Одоо ингээд 100 болоод энэ тэндээс айгүйх олон жуулчд ирдэг. Тэгээд зарим жуулчд нь бас өвөр Монголоос ирж байгаа өвөр монголчууд бас айгүй их байдаг. Тэгээд харахаар гудамжинд ингээд өвөр монгол жуулчтай явж байгаа гот нэг тийм ингээд хятадууд гэсэн байдалтай айгүй хүлээж аваад идэг. Тэгээд maaхан тэрийг болий тийм тэр хүмүүсийн бүр ингээд мөрөөдөл нь байгаа даа байхгүй халах монголоор ингээд айлчуудтай уулзсан л ингээд хичнээн их ингээд өндөр сэтгэлтэй монголчуудад хайртай болоод тэр хүмүүс чинь маш олон одоо юу гэдэг үнэхээр ингээд туслаасаа гарахтаа тийм өвөр монголоос гарахтаа маш гоё зорилго тэгээд гоё байя гэж хүрж ирж байгаа юм чи бид нар зайл тэр хүмүүст ийл хэсэг байгаад яриаг нь ингээд сонирхоо таад ингээд өвөр монголоос ирсэн юм уу сайхан аялаарай гэд зүгээр хэлэхэд тэр хүмүүсийн сэтгэл нь олон ихээр гоё ирэн шүү гэдэг бас ийм нэг уриаллыг одоо бас хэлмээр санагдлаа. Тэгээд захаасыг маань биелүүлэх гээл яалтчгүй би бас яг тэгж захимаар санагц. Яа тэгвэл би бас ингээд надад амар эмзэглэж исэн зүйл нь Шинжааны монголчуудаас Монгол руу орж ирж амьдрах гэж үзсэн юм билээ. Тэгээд нөгөө хамаг малаа хамаг одоо нөгөө эд хөрөнгөө зараад орж ирэхэд нь мөнгөний аваад дээрэн дэч тий заллаад ингээд эсвэл ингээд зодч нүддэг байсан гэж байгаа байхгүй. Яг ингээд одоо би тэр дээр үед Монгол руу орж ирэх гээд яаж ч хөвшин хүмүүстэй уулзч. Тэгээд тэр хүмүүсийн надаас асуудаг бүр ингээд амар эмзэглүүлж асууж ирсэн асуулт нь одоо бидрийг очивол бидрийг зодохгүй зү гэсэн. Яа тэр бол бүр ингээд надаа бүр ингээд амар сагж ирсэн. Тэгэл яг тийм юм ингээд сонсч орч баслаа. Бид нар өөрсдөө ямар байх. Тэгээд тэдний ингээд харж байгаад ингээд байнга ингээд өрөөж ингээд боддог зүйл нь яг нөгөө бидний үндэс болсон нөгөө нэг монголчууд айгу гой сайхан яваасаа гэж. Монгол орон мөн л ингээд гой хөгжилтэй байвал бид нар эндээ ингээд олон зуун жил ингээд байх нь хамаагүй бидний гал голомт л ингээд сайн сайхан л явах хэрэгтэй гэдэг тийм айгу гой үзэлтэй юм лээ. Тэгээ одоо 7 сард яг нөгөө 7 сарын 5-нд яг надтай уулзсан надад ингээд Шинжаанд явж байхад бүх хүмүүстэй танилцуулсан ах ирж байгаа нэмжээ өгöd аав иштэй ирж байгаа. Тэгээ наадам үзэх ирж байгаа. Тэгэхээр би бас одоо Европын аврагын финалийн тоглолтыг үзэх гээд явхаас өмнөөс ингээд уулзчаад явна. Тэгээд яг тэр хүмүүс ингээд бас л ингээд одоо тэр хүмүүс бол айгүй өндөр сэтгэлтэй ирж байгаа шүү дээ. Яг тэр хүмүүс дээр бас ерөөсөө тийм хандлага бол ерөөсөө бити гаргаарай. Тэрэн дээр бол айгүй гуйж юм. Тэр хүмүүс бол бүр илүү магадгүй бүр илүү биднээс илүү ёс заншлаа мэддэг, биднээс илүү үг дүүхээ мэддэг. Жинхэнэ нөгөө монгол хүний үн цэнэ ямар байж, ямар авч явах уу гэдгийг айгүйх нөгөө нэг мэддэг те. Тэр чи яагаад гэвэл тэр олон хүмүүсийн тунд авч явах гэдэг чинь айгүй том үүрэг хариуцлага те. Уусахгүй тулд алга болохгүй тулд бид нар монгол хүн шүү гэдэг тэр багтгалаа авч үлдэхийн тулд айгүй хичээж байгаа шүү те. Би тэр хүмүүс яг тийм хичээл зүтгэл тийм нөгөө нэг одоо юу гэмтэй одоо сэтгэлийг хараад бүр өстой омгшихгүй байхын харахгүйсэн. Тийм шүү. Тэр зөвхөн хуваа биш бүхэлдэн үндэснээ тэр хүмүүс боддог. Тэнд байгаа амьдралаа биш бүр ард байгаа бидний боддог хүмүүс байсан шүү дээ. Гахалтай. За тэгэхээр ямар ч сан 7 сард айгуу тийм бодлогочлуулчлаа. 7 сард хурж ирээд энэ удаадаа болонгууд нь чи тэр хүмүүсээ харж тусан хариулах нь. Тэгээд ер нь ингээд бас яг манай очрооны хэлж байгаа шиг энэ тэнд яас ингээд аялаад явангууд нь тэмдэх монголчууд яаж шагаал таарчдаг. Таарангууд нь бас айгүй их зөрчлөнтхөө аль болох л ингээд хүмүүс тусалж өгөх хичээдэг юм биш үү. Тэгээд тэр нь надаа ингээд хамгийн гой санагддаг зүйл байхгүй. Бүр ингээд Монголд байгаа монголчуудаас илүү харийн оронд байгаа монголчууд тэр тусмаа ингээд аялж явж ангууд тест өөрсдөө хамаг амралт момролт тааруулаад идэх ч юм. Яаж байгаа л ямар нэгэн байдлаар энэ үнийг ингээд нэг өөрийнхөө байгаа устаа гоё ойлгочих юмсан даа гэдэг айгүй тусалдаг. За тэгээд ямар ч Шинжаанаас гараад тэгээд дараа чи ер нь Станы орнуудаар явж байгаад Туркээр ороод тэгээд Европоор ороод тэгээд явсан байсан шүү. Би ч Хятадаас одоо Шинжаанаас гараад Казахстан орсон. Алматыгаар дайраад Шымкент хүртэл яваад тэгээд Шымкентээс урагшаага Узбек руу Ташкент руу орж ирсэн. Ташкент бол яг хилтэйгээ айгүй яг л хил дагуу нийслэх юм л. Тэгээд одоо яг нөгөө идэл хөгжиж байгаа. Станы орнуудаас айгүй нэрсгсэн. Одоо би чи ингээд Шинжаанд оронгуудлаа Монголоос гараад өөр орчин руу орчлоогээ бодсон чи би Шинжаанд Монголд явж байгаа юм шиг бодсон баг. Дандаа монгол хүмүүстэй уулзаад ингээд тэгээд нөгөө нэг айдас байхгүй. Тэгээд нэг хотоос нэг хотын оронд жигээл очиход зам сайтай. Бүх юм ямар ч аюулгүй зам сайтай, юм хямдхан, хоолс нөгөө нэг айгүй сайн байсан. Тэгээд яг Казахстанаас бол яг миний нөгөө нэг
жинхэнэ гадаад орчны аялал бол ер нь бол хэл зам нэвтрэлцгүй тэр гээл та. Гэхдээ Казахстанд бол бас арай гайгүй байсан. Ер нь яг хэлний хувьд нэг арай нэг ос гэрч бас нэг ганц хоёр үг мэддэг гэдээ ороод гэрч бас арай өөр болчихсон. Арх марихугаар бас тэгээд шууд яриад эхэлсэн шүү дээ. Тийм тэд чинь бол бас тэгээд яриад эхэлнэ. Тэгээд дээрэс нь одоо бол нэг тийм хэлний асуудал байхгүй болсон юм шиг санагдсан ш надаа. Нөгөө одоо хаасаагүй интернет байгаа. Бүгд утастай болсон. Бүгд нөгөө нэг транслейт шиг гэж байгаа. Тэгээд тэр чинь за 100% ойлгохгүй маа гэхэд 60-70% та ойлголцоод байна. Нэг тийм шүү дээ. Тийм тэгэл Казахстаны би ч нөгөө дандаа том хотуудаар дандаа нөгөө лаг хүмүүстэй ингээ уулзаад англиэр гэдэг хүмүүст уулзаад яваад чадахгүй тосхон жижиг ингээл айгүй олон газар явхад бүгд уцтай тэгэл гаргаж ирэл. Тэгээ уцаа гаргаж ирэл нэг юм хэлэл ингээ сонсуулаад ирээд ирсэн. Тэр нь айгүй амар байсан. Тэгээ Казахстан, Узбекистаны орнууд бол бас л нөгөө нэг Ирантай адилхан хүмүүсийн тэр найрсаг тэгээ зочломтгой тэгээ хол замд явж байгаа хүнийг хүндэлж байгаа. Тэгээ дээрэс нь ингээд эх оронд нь ингээд ер нь жуулчдыг бол тэд нар бас ингээ айгүй лаг хүндэлдэг. Тэд нар ч бас айгүй хүндэтгэл үзүүлдэг. Дээрэс нь ганцаараа явж байгаа хүмүүсийг бол бүр илүү хүндэлдэг юм бэл. Яагаад гэвэл өөрсдийнх нь оронд ганцаараа ингээд аялаа явж байгаа гэдэг нэг төрлийн нэг тийм юу юм шиг байна. Одоо хүндэтгэл маягийн юм л юм шиг санагдсан. Тэгээ ганцаараа явж байгаа хүмүүсийг хүнийг бол айгүй хүндэтгэж харьцажсэн. Дээрэс нь би ч нөгөө нэг дугуйтай айгүй содон явж байгаа шүү дээ. Тэгэхээр юу хүн болго айгүй сонирхож асууна. Хаашаа явж байгаа, хаанаас ирсэн. Тэгэл Монгол гэж хэлчихмэл чи бүр илүү хүнд найрсаг те бүр илүү наашаага болчихно. Тэгэл уулзж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь бол дийлэх тохиолдолд бид нар чинь хамгийн анхны монгол хүн байгаад байгаа байхгүй тийм уулзсан хүн бол ер нь хамгийн анхны монгол хүн байгаа. Швейцарт нэг 34 жил параглайд хийжсэн нэг хүнтэй одоо зөв параглайд хийсэн байхгүй одоо нэг шүхрээр ингээд буудаг. Тэгээ тэрийг хийж байхад 34 жил болоод ингээд чи ингээд миний амьдралдаа хамгийн анхны удаа авсан монгол хүн байна гэд хэлжсэн байхгүй. Тэгээ бас нэг зүйл санагдаад байна. Ночроо бас одоо айгүйх мэдэрдэг байх. Бид нар нөгөө нэг анхны монгол хүмүүс учраас тэр хүмүүс одоо жишээл аялж байгаа хүмүүс нь бид нарт одоо улсгаа айл гоё болох гэж хичээдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар очсон улс олонныхоо таарсан хүн болгоны анхны монгол хүн учраас бид нар тэр улсад ямар хандлага гаргана, ямар сэтгэл гаргана, хэр их ёс зүйтэй бөгөөд хэр их хүмүүжлэлтэй, хэр их одоо юу гэдэг цэвэрхэн байна вэ гэдгээс шалтгаалаад тэр хүмүүсийн үед монгол хүний одоо тэр имиж бүрэлдэхүүн тогтож байгаа байхгүй тий. Тийм болохоор ядаж ингээд би хүмүүст хэлээд байдаг зүйл нь болохоор байгаад ингээд одоо юу гэдэг буудлаасаа ч юм уу тий хоосон газараасаа гарахад тухайн байргаа маш цэвэрхэн ормор хүнжил бүгдийг ингээд цэвэрлчээд гарч байгаарай. Хэрвээ тэгэх юм бол дараа ямар нэгэн байдлаар утсан монгол хүнд тэр хүмүүс ингээд арай өөрөөр ханддаг байхгүй. Тий би яг тэрийг айгу мэдэрсэн дээрэс нь өөрөө яг тэрийг амар чухалчилж явсан. Ингээд одоо чинь би эх орноосоо гараад очроо биш монгол хүн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь би чинь улсын нүүр царай болчиход шүү. Тэгэхээр уулзж байгаа очиж байгаа хүн болгонтойгоо амар гоё мэдлдэг. Би ямар нэгэн улс руу орохдоо хамгийн түрүүнд сайн байна уу? Баярлаа, баяртай гэдэг гурвыг чийжлдэг. Тэгээд дуутай ингээл явж байгаа л замд ингээл хүмүүс таарч байгаа. Тэгээд тэр хүмүүстэй шууд ингээл урд харагдах юм бол жоохон ойртол сайн байна уу гэдэг өөрсдийнх нь хэлээр мэдлэгээр тэр хүмүүсийг энийг мэдлэнэ. Тэгвэл тэр хүмүүсийн ингээд зүгээр ингээд байжсэн хүний нүрэнд нь инээмсэглэл тодроод яг л гоё хүндэтгэлтэй мэдлээл тий. Тэр мэрийг бол айгүй нэг тийм хүнийг тийм юм бас айгүй чухал санагдав. Тэгээд би хүний хандлагыг өөрөө гоё хандлагатай. Тэгэх юм бол хүмүүс ч гэсэндээ дагаад гоё хандлагатай болчих жоо. Тэгээд энэ тэнд аялаад явахдаа ер нь тиймэрхүү юмыг бас гоё сурчих юм бол тэр чинь эргээд бас аль талдаа гоё юу үсгэж сэтгэл үсгэж төрүүлчихдээ юм лээ. Тэгээд би бас ингээл энэ тэнд одоо хонтой нүтгий айлдж байна уу эсвэл зарим тохиолдолд буудалд хонно. Яг тийм тохиолдолд дандаа цэвэрхэн бүрстөө өглөө нь гарахдаа ор мороод ингээл цэнцэтэл нураагаар гардаг. Тэгээд тэр нь эргээд дараа нь бас ингээд дугуйтаа хүн яг миний явсан газар очих юм лөө те. Тэгэхэд тэр хүн тэр үе тийм монгол хүн явж ирсэн. Ингээд ийм гоё байсан. Ингээд тэр хүнд илүү нэг тийм найрсаг хандах үнэхээр яг тэгж хандах юм билээ. Тэгэл энэ тэнд ингээд яаж байгаа аялж байгаа хүмүүстэй бас уулзахаар тэд нар ч гэсэн яг нэг тийм хандлага гаргадаг. Ингээл одоо хостел би чинь бас нэлээд удаа ингээд байрлсан. Бараг 10 хоноор гэдэг чинь бараг амьдрах шиг болж байгаа юм. Тэгэхэд хостлынхоо тэр нөгөө нэг ресепшнээс ахуулаад одоо нөгөө нэг цэвэрлэгч хүмүүстэй нүртэл ингээд аймаг гоё харьцаал зарим авчирч өгөөл. Тэгэл тэгэхээр чинь бас тэр хүмүүсийн нэг хандж байгаа хандлага өөр болчихно. Тэгэл миний хувцсыг зүгээр угааж өгөх ч юм уу те. Тиймэрхүү нэг амар гоё хандлагаас хандлага төрөөл дээрээс нь сэтгэлээс сэтгэл төрж байгаа байхгүй. Тэр нь хаач явсан айгүй гоё. Юмны ер нь ингээд гоё сайхан болгохныг л ер нь харж явах л чухал. Тэрнээс ингээд болохгүй байгаа нэг юмыг хараад явдаг чинь мундахгүй шүү дээ. Тийм болохоор айл болох гоё сайхан юм хараад
өөрөө гоё сэтгэл төрүүлээд явах тусмаа л эргээд өөрийнхөө авж байгаа мэдрэмж нь илүү гоё сэтгэлтэй л. Яг үнэ. Ямар одоо юу гэдэг сэтгэлийн харах үнцгтэй явах аягүй чухал юм шиг байна. Би нэг сайхны фэйсбүүкээр нэг тэнэгтээ тэрүүлж хийжсэн. Пост дэсээ 15 хот мотын жилээ 20 хотын жилээ нэг ингээд үйлбэрээр бичсэн байсан байхгүй нэг нөхөр тэгээд дийлэх нь ингээд за магадгүй нэг 50% орчим нь ингээд аягүй тийм жишээлбэл Парисыг бол ингээд өмхий хот мод гэх юм уу те ихсэн байсан. Тэгээд тэрийг харчаад надад бол тийг санагдсан байхгүй. Хүн чинь нөгөө нэг ямар сэтгэлтэй явж байгаасаа шалтгаалаад ингээд янз янз зэдэг. Анхнаасаа нөгөө нэг өөр гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх тэр ур чадвар нь ялангуяа айлгч нарын хувьд бол хамаагүй чухал байдаг. Жишээлбэл ингээд юу гэдэг манай нэг найз тэгж ярьж ирсэн. Нэг Японы нөхөр энэтхэгт 3 сар амьдсан юм байна л да. Амьдчаад энэтхэгт одоо энэтхэгийн талаар хүмүүс хоёрхон сэтгэлтэй болдог гэж байгаа байхгүй. Нэг бол маш их таалагдсан, нэг бол гол хагартал дургу болно гэдэг. Тэгээ яаж байгаа гэсэн чинь энэтхэгт ямар ч юм дундын юм гэж бол байхгүй. Нэг бол тий. Тэгээд тэр зааг нь хаана гарч ирж байгаа юм бэ гэвэл тэр хүн болных нь харах үнцгөөсөн болдог. Хэрвээ анханасаа өөр гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөө тэр өөрийг нь таашаа яагээд тухайн ус нутагт нь байх юм бол өөр бүх зүйл нь гой санагдана. Анханасаа өөр болны би хүлээн зөвшөөрөхгүй энэ чинь илүү бохор байна. Энэ ингээд хүмүүсийн юм тийм их юм бол чамд угаасаа бүх зүйл анханасаа муухай харагдана. Тийм болохоор тэр хүн ямар харах үнцтэй явж байгаа гэдэг нь айгүй их чухал гэж хэлж ярьж байсан. Яалтчгүй тийм л. Тэгээд ер нь бол нэг хүлээл тавиад хэрэггүй тий. Одоо хүлээл тавих юм бол нөгөө нэг харах байгаа юмдаа аим хүлээл тавьчихаар тэр нь яг тэр шиг нь биш байх магадлал айгүй өндөр шүү дээ. Тэгэх юм бол эргээд нөгөө нэг жоохон сэтгэлээр унцдаг. Дээрээс нь нөгөө нэг мэдрэмж нь муухай болчихсон эргэн тойрны бүх юм ингээд нэг жоохон таалагдах болоод байгаа юм шиг. Тиймэрхүү юмуд ажиглагддаг. Тэгээд яг хуу зүгээр л ер нь хүлээлтгүй зүгээр л юмыг байгаагаар нь хүлээж аваад яг саяны хэлдэг шиг нөгөө нэг яг тийм болчих юм бол тэгэл хаанч утсан ер нь тэндээ тухай болоод гой сайхан нь олж хараад өөрийгөө нөгөө нэг гой байлгаад явчихна. Яг тэр бол хэвээр айгүй бас аялж байгаа хүмүүст бол хамгийн чухал юу зан чанар юм шиг санагдсан. Яг үнэ ялгүй манайхан ч ингээл ах нарч өөлөөл энэ манай хороолч гэх англи хэлснээр зүгээр хөдөө юм биш. Тосхой юм биш. Яг тэгээд гарч таалагдах байх нь харахгүй шүү. Яалч нэг харах үнцэг гэдэг бол айгүй чухал байсан. Ялангуяа миний аялал дээр чи янз бүрийн газраар явж байгаа. Янз бүрийн хүмүүстэй уулзж байгаа. Тэгээс чи ямар ч хүлээл тавьж болохгүй. Зүгээр л тэгээ ялангуяа ингэ дугуйтай явахаар өөрөө цаанаасаа хөгжөөд ирнэ. Юмыг юм байгаар хүлээж аваад тэгээд харах үнцэг ч гэсэндээ арай өөр болоод. Тэгээд яг энэ дугуйтай аялал дээр ингээд яваад ингээд юмыг үзэж харахаар юу н арай л яг зүгээр ингээд онгоцоор бууж ирээд өрөвчөө өрөөд явж байгаа ч юм эсвэл ингээд ямар нэгэн өөр аялагчныг бодвол арай өөр үнцгээс авна. Шал өөр үнцгээс авна. Яг л баг тухайн улсын нэг одоо юу гэх юм иргэн болсон ч ихтэй тэр улсад ингээд айгүй олон жил амьдсан ч юм шиг тийм мэдрэмжийг аваагаад нэг 20 хоногийн дотор бол тийм төвшөлтэй ярьжсэн подкастт тэгжсэн санагдаад тий. Дугуйтай аялахаар яг ингээд яг болдог гэдэг байсан байхгүй юу. Машинтай аялах юм бол ингээд сүп гээл яваад өнгөрчдөг. Оронд нь алах юм бол тэр бол ингээд хит удаан болчихдог. Дугуйтай яхаар яг тухайн хүмүүсийг мэдрээд байгалийн мэдрээд хүчин дөрөвний мэдрээд тэгээд надад бас нэг гой санагдсан зүйл нь би Японд нэг 2 хоног дугуйтай аялсан байхгүй юу. 2 хоног дугуйтай аялаад нөгөө салхин ингээд аягүй гоё мэдрэгддэг юм байлээ. Тэр дугуйтай явж байгаа мэдрэмж тэгээд өөрийн ингээд хөлөөрөө туулж байгаа тэр мэдрэмж нь одоо юу гэх тухайн бүс нутаг газар салхи хүмүүстэй бүх зүйлийг ингээд ажил биеэрээ мэдэрч байгаа юм шиг санагдаад байлээ. Ялч нөгөө машин чинь бол ингээд борооч орсон салхич байсан ингээд юм дотор суугаа яваад дугуйтай бол тэгэл одоо энэ салхи юу гэдэг те бороо цас бороо тэгэл нар салхи хэвээр жинхэнэ бүгдийг мэдрээд явна. Тех тусмаа нөгөө нэг эргэн тойронд үдэж харж байгаа юм илүү их мэдэрт юм бэл. Тэгээд дугууны урд бол бүр айгүй шидтэй урд бүр хүнд ингээд одоо үдэж харж байгаа юм хизээч матгааргүй ингэж хоногшуулж чаддаг. Яг л хүн чинь бас ингээд нэг төрлийн ингээд өөрийгөө нэг жоохон зовоож яасан юмыг ингээд айгүй мартахгүй шүү дээ. Ингээд бээрээ ингээд мэдэрсэн болох. Тэр нь айгүй гоё шээ. Тэгээд дууны хурдаар ингээд орчин тойрныг ялангуяа ингээд байгальд эзгүүхээр явхад бол жинхэнэ өөрийгөө өстө жинхэнэ тэр дунд ингээд хайвч яг тэр байгалийн нэг хэсэг болсон юм шиг яг болчихсон. Тэгээд тэр юун дугуйтай явж байгаа хэцүү байгаа тэр мөр ерөөсө балах болчих. Тэгээд заримдаа бүр ингээд яг тэрэндээ ингээд орчин. Тэгвэл хажуугаар ингээд машин явгал гинц очиж байгаа юм. Яг бүр тухайн ингээд юунд ингээд бүр ингээд орт нэвт очиж тийм. Машин барьж байхдаа бид нар ч нөгөө нэг л мэдсэн чинь өнөр би машин барьж байгаа гэдэг шиг л яг тэр шиг л дугуй унж байгаа л гинт нөгөө нэг хааж үзчихсэн юм да ингээд орцсон баг. Тэгээ машин гонгууд хажуугаар нөгөө тэд нар чинь уус зүгээр нэг зөрөөл өнгөрч байгаа ш. Тэгт нөгөө амар цочдаг. Яг бүр очноос тасарсан байв.
Яг тиймэрхүү тохиолдолд аягүй байсан. Хамгийн үзэсгэлэнтэй байгальтай газар юу вэ? Хаана гэсэн бэ? Хамгийн үзэсгэлэнтэй байгальтай гэхээр Айгу олон л аа. айгүй олон байна. Гэтэ надад зүгээр ингээд байгаль нь айгүй гой санагцсан. Бас л юу юм дөө. Иран шинж ойл. Яг ч Тэнгэр уулын тэр хай бол үнэхээр гой байгальтайсэн. Дээрээс нь нөгөө уулнууд нь айгүй өндөр. Тэгсэн ирнэ малчтан тэр уулан тэр байдаг. Мал нь яг тэрүүгээр ингээд бичиж идэг. Тэгээд тийшээ ингээд айгүй гой замнууд тавьсан. Тэгэл айгүй ууланд гарыг гээд анх Шинжааны монголчуудтай уулзчаад нэг ах яаси уулан гар идэг гэхгүй. Тэгэхээр би нөгөө монгол шиг нэг зүгээр нэг уул руу гарах гэж байгаа наа ингээд бодсон чи юу зүгээр тэгэж бодсон чинь би богд улаас ч бүр юу гэж бодсон юм. Жижиг гэж бодсон. Тэгсэн чинь юу амар өндөр уул руу зүгээр машинтайгаар дээр нь гараад ингээд харахад бүрсэн. Амар үүлэн нэгээр харсан гэж. үүлэн нэгээр харж байгаа. Айгуу байсан. Иран гэлээ надад юу төсөөлөгдөхгүй. Нэр чи одоо цөлөрхөө газар шүү дээ. Юу Иран бол би яг нөгөө нэг Каспийн тэнгисийн яг дагуу хотоор нь орж байгаа шүү дээ. Тэр тэгсэн би яг Ираныг бас яг адилхан цөлөрхөгтэй нэг тийм шаргалгал нэг тийм үзэмжтэй гэж орсон чинь яг тэр Каспийн тэнгисийн ойролцоонд бүр ширэнгийн юм. Амар ногоон. Бүр жилийн 4 өдөр тийм ногоон байдаг. Тэгээ яг хоо тэр нөгөө нэг юунесээ гараад яг тэр тэрнээс гарах гэж аягүй хэцүү байсан. 1700 илүү 800 метр дээш өгсөж байгаа. Тэр нь гэхдээ зүгээр яг ингээд богд одоо энэ бол ингээд давъя гэдэг шиг биш. Хаа байсан бүрд доороос сүлжиж ингээд явж байгаа шүү дээ. 60-70 км өгсөж явж байгаа. Тэгээл бүр ингээд яваад машгаал яваад. Өө тэр бол зөв үнэхээр чанга өдөр байсан. Тэгээд дээр нь гараад харахад бол яг нэг тийм хэцүү зүйлийг давж туулаад харах мэдрэмж нь хүнийг бас айгүй нэг тийм хүчрэг болгох юм шиг. Сэтгэл зүй. Дараа нь бол тэрэндээ л хүрэхгүй бол өөр юм нь бол нэг тийм хэцүү биш юм шиг санагдаад байна. Уул бол тэгээд нэг чиж асуудал биш болчихно. Тэгэхээр ямар нэг өндөр юмлуул явах ер нь бол том зорилго тавиад өндөр юмлуул явах тусмаа тэгэл хүн тэрийгээ дагаа сэтгэл зүй айгүй өндрөлчдөг. Үнэ. The Way of Spirit Man гэдэг би нэг ярьжсэн ном дээр тэгдэг байхгүй. Эмэгтэй хүний магтаал бүтээж, эрэгтэй хүнийг сорилт бүтээдэг гэдэг. Эрэгтэй хүн айгүй олон удаа соригдох тусмаа л тэр нөгөө маслын чанар боёо те эрэгтэйлэг шин чанар илүү лавх төрөөд учраа нийлж байгаа шиг сэтгэл зүй өвдөж тэр ер нь бол сэтгэл зүй гэдэг чинь угаасаа бүх зүйл агаад байгаа шүү дээ. Урд нь гарсан сорилтыг би давчих юм байна гэж гарах юм бол тэр хүний амьдрал ял урагшлаад тийм болохоор яг ялангуяа яг чиний аялал дээр бол тийм сорилтууд ялангуяа их байх тусмаа л ер нь илүү их маслын чанар чинь эмэгтэй илүү хүчрэг болоод явж байгаа юм байна л. Илүү их нөгөө нэг өөртөө ихтгэлүүд төрж эхэлж байгаа юм да. Одоо Монголоос гарахтаа бас нэлийн Монголд бол үнэхээр чанга байсан бүр. Яг сая тэрийг ярих гэж амарч. Монголд 25 хоног явсан. Тэр 25 хоногт миний булгараа одоо энэ гойны булчин бол амар хэцүүсэн байна шүү дээ. Ерөөсөө суларч өгөхгүй. Яаж ч амраад яаж хооллоод яг тэр нөгөө нэг эхний тэр ачааллын тэр ерөөсөө гарахгүй. Тэгээ би ховдын булганд очиход тэгээ дээрэс нь Монголд би салхийг баруунаас дандаа салхилдгийг анх удаа тэгэд дандаа баруунаас салхилт юм билээ. Яг тэгээ би жинхэнэ салхи сүрж явж байгаа. Тийм ээ тий. Яг баруун тийшээгээ хүмүүс хэлжсэн. Гэхдээ нөгөө нэг өөрөө дуутай өмнө явж үзэх болохоор ч төсөөлөл орж ирэх тий. Тэгсэн чинь өдөр болгон салхин төстэй жинхэнэ амтан болж байгаа юм чи. Тэгээ салхи сүрнэ гэдэг чинь бас л яа уул руу өгсөж байгаа юм шиг л чанга. Хамгийн хөнгөн дээрээ тавиад яваад. Дээрэс нь миний нөгөө дууч нь ингээд цүнхтэй болчихсон ш талбай нь ингээд ихчээр салхинд яг жинхэнэ цохиулаад айгүй саардаг, хурд бол аим саардаг. Тэгээд бас нилээ хэдэн даваад авсан. Нилээн чанга хүмүүсийн хилжсэн бомбтын даваа, өөрчн улаан даваа, баг улаан даваа маа гэдэг. Айгүй чанга даваанууд дугуйтаад авсан. Тэгэхээр ч бас сэтгэл зүйн хувьд ингээд айгүй бэлтгэдэй гарч байгаа. Ер нь тэгээ хамгийн хэцүү газар Монгол гэсэн юм биш. Ер нь бол Монгол гэсэн. Тэгээд хамгийн хоолд явсан километр нь 1800. Нэг ус дотор. Тий. Тэгээд би яг ховдын булган руу ингээд яг орж явахад миний хоёр өвдөгний энэ булчин тэгээд энэ гойны булчин шангараад би гисгэж чадахгүй. Дуугаа жигээд ингээ хөл ингээ жоох ингээ нугарч байгаа шүү дээ. Ингээд ихэд янгин өвдөд амар өвдөд. Тэгээд би яг 5 дахь өдөр очиод оцсон болохоор 2 өдөр бомбт хилийн бомбт хаалттай байсан. Хагас бензинд амардаг байж таараад. Тэгээд за ямар ч сан жоохоо амарч байгаад болъё. Магадгүй унтаад маргааш өглөө сэрчгээд гайг болчих واخ гэв. Тэгээд сэрсэн ч угс бүр маргааш бүр амар болсон. Бүр илүү болсон. Тэгээд гисгэж чадахгүй. За яа над энийг бол өөрөө би ч нөгөө мэдрээд байгаа шүү дээ. Өмнө хөл мөн тоглож ирсэн бэрхтгийн төлөө авч ирсэн гэдэг. Тэгээд за энэ болцсон бол үнэхээр амар чангашлаа. Энийг
сулж чадахгүй байна. Тэгэхээр яа нэгэн цаашаа бол нэгэн л өвдөлт ихтэй явах нь гэж бодож. Тэгснэ гинт за энд нэг тийм бариач биш магадгүй гэж бодоод. Тэгээ нутгийн хүмүүсээс асуусан чаа энд нэг аюулаг барьдаг самган байгаа гэдэг эмээг зааж өгөө. Тэгээ тэр эмээгийн гэрийг хааж очоод бариулсан. Тэр эмээ миний хөлийг зүгээр нэг бариал гээд эхлээд ингээд өвчтөй газар дээр ингээд базаж үзэж байгаа. Тэгж байгаа яг бүр амар өвчтөй газар нь бүр хоёр бүр ингээд баг орилт хоёр чанга дараад гэсэн чинь сулгарчлаа гэд. Чи одоо гიშгэд үстэй гэдгсэн чинь нөгөө өвдөлт байхгүй болсон. Гიშгэжсэн нөгөө нэг амар өвдөлт байхгүй болоод тэгээ за яг хөө чиний юу чинь болсон чинь угаасаа амар чангарсан байна. Чи эмээ дээр ирээд явхаас өмнө эмээ дээр ирээд нэг 2 3 гоё бариулаад илүүлчих гэд. Тэгээд маргааш нахиж ирээл илүүлээ тэгэл. Тэгээ хамгийн сүүлд илүүлчээ бариулаад гарахад эмээ авдар дээрээс 3 ятаа аваараа гэж хэлээд. Тэгээ 3 ятангаа эдмээр санагдвал хизээ чамаагүй идчих. Тэгээд чиний наа хөлчөө одоо цаашаа яах ч үгүй гэсэн. Тэгээ Монголоос гараад Хятад, Казахстан ер нь Турк хүртэл би бүрстөө машинтай явж байгаа юм шиг л хот явж байна. 100-аас ерөөсө боохгүй шүү дээ. Бүр Казахстан Алматы руу явж байгаа би 100 200 маяг байна. Би бүр Хятад 50 онж байгаа. 50 он. За Хятад бол ингээд бүрстөө аймаг гоё болсон тий. Жидг дээрээ тавьчихсан. Тэгээ явж байгаа. Тэнгүүтлээ яг гарах гад тэгж байхдаа би буцаж орж ирээ нөгөө 20 найр гээд 23 хоног 20 хоног амарсан бохгүй 23 хоног амарсан. Тэгээд би гарахтаа айж хийсэн зүйл нь яг одоо нөгөө Монголд гарч исэн шиг хөл нөгөө нэг ахаад булгараад ахаад чангараад гээд тэндээс би амар хайжсэн. Тэгсэн чи эсрэгээр яах ч. Эмээ бол үнэхээр шидтэй шүү. Тэрийг бол би бүр үнэхээр гайхсан шүү. Эсрэгээр бүр яах ч. Тэгээ цаашаа ч гэсэндээ бүр яагаад ч үгүй. Жохон ингээд хүндүрүү байсан гэхдээ л за өдөрт 100 200 км явж байгаа гэсэн нөө. Гэдэг чи одоо өдөрт хэдэн цаг хийж байгаа гэсэн үг лээ. Ер нь бол өдөрт нэг 8-аас 12 цаг. Тэгээ ер нь ихэнхдээ 8-аас 10 цаг. Тэгэл өглөө бослоо. Тэгэл угаасаа дугуун дээрээ л өнгөрнө. Өдөр ч гэсэндээ аюу хурдан өнгөрнө. Тэгэл тэгжэл ер нь өглөө 7 молоо гэлж бол. Бас би бол тэгж амар эрт сэрдгүй байсан. Яалч бүр амар ядардаг байсан. Өглөө бол ер нь бол сэрхэж нилээн л айн бол. Тэгж яваад нэг 9-гэд сэрээд тэгэл юмнуудаа бэлдээд нэг 10 гээл хөдөлдөг байсан. Нэг ер нь хамгийн оройд л 10 гээл хөдөлдөг байсан. Тэгээд орой бол тэгэл нард жаргах хүртэл юм шүү дээ. Тэгээд өдөрт би ч нөгөө хөл нөгөө нэг айгуу гоё. Биегээ өөрийнхөө биеийг мэдрээд эхлэхэр чинь айгуу сайн яваадсан. Тэгэл хүмүүстээ болоо. Тэгэл дугуун дээр яваад тэгээд тэр чинь яг яарахгүй нэг гоё химлээ олоод явж байгаа ч тэгээд 100 120 бол тэгэл асуудалгүй явчихдیں۔ Европт бол би бүр сүүлдээ дугуун замтай. Тэгэл нэг хотоос нэг хотын хооронд тэгэл бараг 12 цаг 13 цаг гэж хийсэн. 12 11 мэгэл шууд хот. Европт бол дандаа хотууд руу орой орсон. Тэгвэл харанхууд л орно. Тэгвэл дугуун зам дагсаар бол явал орчин. Тэгэхээр ямар ч нөгөө айх айц байхгүй. Тэсвээ хаваасаа Европ хэсэг нэг Спанд Барселонад 3 хоног дугуйж ирсэн. Гэхдээ бол яг л тийм байлээ. Европын ингээд зам нь дугуун зам гэж тустай байдаг. Тэгээд дугуун замны гэрэл гэж бас тустай байдаг тийм. Тэр мөр ингээд гайхалтай. Гайхчихсан юм чинь. Машины чинь Монголд байхдаа одоо монголч байх тэгэл ингээд бусад орнууд бас яг адилхан байдаг шүү дээ. Зүгээр л машины л гэрлэн төхөө гэдэг байна гэж бодсон чи тэр бүр ингээд дугуун гэрлэн төхөөтэй. Дугуун замтай тэр нь хизэж дуусахгүй яваад идэх тийм. Европ бол тэр чигтээ бараг дугуун замын сүлжээтэй байсан. Тэгээд дээрэс нь одоо тэр манад бол одоо ингээд байрнуудын Б1 давхар махар чинь машины зөксөл байдаг шүү дээ. Би Голландд очиод би тийш нөгөө виз хүлээж явахдаа Бэлэг Голланд руу явсан байхгүй. Тэгээд Амстердамд очсон чинь Б1 давхар нь тэр чигтээ дугууны зөксөл байсан. Тэгээд одоо нөгөө нэг дугууных нь одоо хотынхын төв ил зөксөөлнө гэдгсэн чинь нөгөө татаж буулгаж ирээд дугуугаа тавиад дээш нь тавьдаг 2 давхар. Зөксөөл мөсөл. Тэр мөр Германд бас оюутнуудын байранд нь дугууны зөксөөл нь яг тийм. Ийм 2 давхар тийм татаж гаргаж ирээд дугуугаа тавиад Б1 давхар. Тэр их хэмжээнд хүмүүс дугуйтай. Тэр их хэмжээнд хүмүүс дугуйндаг. Тэгээ тэр нь тэгээд угаасаа дугууны зам нь угаасаа бэлэн болохоор ч тэгэл хүмүүс. Тэгээд айгүй гой санагддаг зүйл нь яг тийм дугуун замтай газруудад хүмүүс хүүхдүүдээ ингээд жоохон хүүхдүүдээ нөгөө арталтаа ингээд суулгацсан. Тэгээд эдгээр нь ингээд хөөрхөн зарим нэг соосго мосго хөгцөн явж байгаа нь амар хөөр харагдав. Яг дийдэм билээ те. Тэгээд ер нь бол Европт эцэг эхчүүд нь багаас нь тэгээд дугуун дээр ингээд суулгаад сургаж байгаа. Тэгэхээр чинь тэгэл тэр хүүхэд бас ингээд дугуугаа унаал те. Дугуун соёлол үнэхээр гой хөгжсөн. Тэгэл багаасаа бие биелдэр энэ төр. Бие биелдэр эрүүл мэнд дээр дугуй бол эрүүл мэнд дээр үнэхээр том ач холбогдолтой. Би сая замдаа явж байхдаа бүр амар бол тэгээд ханиад маа төрж хоолоо өвдөг. Тэгээд жоохон ийм нөгөө нэг
жоох ингээд зөөрөөд байдаг штэ. Нэг жоох хоолоо моолоо ирвнэл жоох халуурж малуурал. Тэгэл буцаад дугуугаа жигээл явахаараа би ингээд сэргээл тэр нь ингээд айгүй хурдан тайлгч гарчаад. Тийм баха. Туркэд явж байгаад туркчүүдийн ялангуяа Стамбулын хүмүүсийн хүлэн үнэхээр амар хөвгөлтэй байсан. Тэрийг хараад би гайхчихсан байхгүй. Тэгээд тэнд бас нэг монгол залуу намайг дагуулад явчихсан. Тэгээд яагаад тэд нар бүр ийм амар хүлтэй тэгээд гэсэн чинь угаасаа ингээд хотын тэр чигтээ ингээд шаттай. Тэгээд хотын тэр чигтээ ингээд өксөө уруу ингээд явж байгаа бол бүгднгийнх нь хөлн амар хөвгчсэн. Би шорттай явчихсан байхгүй. Эхний өдрөө санаа зовоод хүмүүсийн хөлнөөс нь за байлгүй зөөр өөнд хүмүүсийгээд тэгтэл нь бүр ингээд хүмүүсийн бие биелдэр идэг зүйл нь гайхалтай хөвгчсэн байна. Би яагаад тэрийг мэдэрсэн гэдгсэн чинь хүмүүс туркчуудыг ингээд хөл өмнөд хоолдог турк мөкөж бас ингээд амар зузаан гоё мөтэй шүү дээ. Тэгээд гэсэн чинь баг миний одоо энэ гайгүй болсон баг туркэд гэсэн бохоо. Турк чинь тэр чигт уул. Би ч тэнд баг дугуйтаа аялаад байгаа мó уул нь дугуйтаа аялаад байгаа мó гэж төрж яваад байгаа мó гэдгээ ялхаа болчих юм шүү. Тэгэл байнгын уул. Тэгэл түрхээс өөр харахгүй. Үнэхээр амар жоохон жийж байгаа дугаасаа булчин ингээд ирж байгаа. Тэгээжээсээ яг турк ортлоо ингээд ямар ч асуудалгүй явж байсан тийм. Тэр чинь мөр үнэхэрийн чанга. Тэгэл арай ээж тэгээд тэр турк чинь нөгөө нэг ингээ алсуураа өгсөн гэсэн ямар ч ойлголт байхгүй. Ийм болоо зүгээр ингээд өксүүлж байна. Тэгэхээр чин тэндээс жинхэнэ амтан болж байгаа юм чи. Тэгээд тэгж яваад ер нь бол тэгээд тэр чинь ингээд орой дээр гараад дугуун дээрээ суух нь зүгээр уруудах дээр л суuna. Тэгээд нэг жоохон уруудсан болоод дахиад буугаал төрөө. Тэр нь нэлээд чанга. Яг нэг ихний 2 3 өдөр бол ингээд жоохон нөгөө нэг тамираараа ингээд явчих. Тэгээд 3 дахь 4 дахь ямар ч хүчгүй болж байгаа. Бүрстөө шавхыг гэж хүчгүй. Тэстэ жиг яа гэж явж байгаа. Зүгээр шин дугуй айгу хүнд дугуй. Тийм хүнд дугуй шүү. Миний дугуйч баг 50 60 хил. Тэгэхээр чин тэрийг тэгээд уул руу зүгээр төрхөн хүртэл чанга. Аргагүй. Тэгээд би туркэд бол юунд бензин колонконд бол гэр шиг санагддаг шээ. Юу гэсэн вэ? Тэр нь шүү дээ. Одоо нэг юу туркэд бол нөгөө нэг ингээд хээр хонох гэхээсээ илүүтэй бензин колонк дагуу хончдаг гэсэн үг би. Замд ингээд зам дагаж явж байгаа бензин колонк дээр нь 0 нь өгдөг. Дээрс нь туркч айгүйх цайвуудаг. Нөгөө нэг бензин колонк дээр үнгүй цайтай халуун юм очно. Тэгээд ингээд хажууд ингээд хүн байна гэдэг чинь бас ингээд аюулгүй шүү дээ. Тэгээд би нэг юм нохооны логото бензин колонкийг харахаараа баг гэр шиг санагддаг болсон. Тийм бензин колонк дагуу ингээд айгүй хонсон. Тэгээд өглөө нь ингээд майхандаасаа өглөө нь бос ирэхдээ баг гэрээсээ өрөөнөөс гарч ирж байгаа юм шиг л энэ дээр альцуураа тогтсон. Шүдний сойз оомоогоо ирсэн нөгөө 0 руу явж байгаа. Тэгэл гарч ирснээр лаг цай уугаал халуун юм уугаад цайгаа уучаад тэгэл тийм шүү дээ. Нэр Туркийн бензин колонк тийм. Тэгээд нэг цайны газар байдаг шүү дээ. Тийм цайны газар та. Тэгэл надаас тэр юу н айгу. Одоо тэр хүмүүс хаач зэн тэр нөгөө цайгаа уугаад сууж байгаа шүү дээ. Энэ тийм жижигхэн сандлууд дээр тойрцсон тий. Цайгаа уугаад нөгөө нэг таамл гэдэг баамл гэдэг. Тэрийг идэл нэг чихэртэй нэг боорц баамл. Тэрийг идэл сууж байгаа. Тэгээд би яг ингээл зарим үед ингээд хонох газар хэрэгтэй болно. Поворонка цэнгэлэх, хуцаа цэнгэлэх шаардлагатай болчихгоо албаар яг тийм жижиг хотуудынх нь цай ууж байгаа газар өнгөрдөг. Тэгвэл батны дуудана. Тэгээд тэнд очиод цай уугаад сууж байхдаа нөгөө чинь угаасаа яриа өрнөхөр одоо чи ингээ харанхуй болж хаана ч хонох уу гэдэг. Одоо ингээд хонох газар ер нь хайн тэгэл майхандаа унтандаа гэл тэнгуул чи нөгөө чи эсрэгээр маад ч байна. Энэ таньж. Зүгээр сүулдэ аргатай болсон шүү дээ. Бүр хонох газар ол хайгаад байх шаардлага болсон бүр сүулдэ. Хайж байгаа юм шиг. Тийм хайж байгаа шиг дөрөв. Цай ууж сууж байгаа л өстөө тэгэл угаасаа инхийн мэдсэн гэж байгаа юм шиг л угаасаа яваад очино. Тэгээд өөрчүүд ихтэй угаасаа бүр айгүй зочлогтой. Айгүй зочлоо. Ялангуяа тэр том хотууд гэхээсээ илүү тэр жижиг хотууд тэр хөдөө орны хүмүүс нь айгүй яг гоё хүмүүс. Тийм байлээ. Бид нар бас Туркт машинтай аялал хийгээд тэгээд өглөө эрт бас гарч байгаа байхгүй. Анталиагаас гараа бас нэлээд хөдөөгөр ингээд явж байгаа 4-500 км явах юм байсан машинаар. Тэгээд өглөө эрт гараад бас бензин колонк дээр очоод тэгээд нэг өглөөний цагаа уугаа ууч энд уучихгээд тэндээс нь сайны газараас ороод авахд ингээд айгүй олон ингээд талах бол зөвөрлөг үнгүүгээр занаад аваа таад ингээд хаавс Монголоос ирж байгаа юм шиг л өгөөд л гэсэн. Тэрэнд бид нар бүр ингээд шоконд ороод үгүй бид нар ингээд баярлаа гэж ингээд тип үгээд хийж байгаа байхгүй. Тип үг авахгүй энэ угаасаа манаас ойл ингээд айн зандаа сайн аваарай гэл өрөөгөд гаргаж шүү. Иран бүр тийм шүү дээ. Иран бүх юм тийм. Үссэн ч ер нь юу ч авсан ер нь мөнгө авахгүй л гэдэг. Сонь. Тэгэд ялчгүй тэр хүмүүсийн нөгөө нэг тийм юу юм шиг байна. Хол замд явж байгаа тийм хүмүүс тийм зайл цайлхан тэдний үед эсрэгээрээ нөгөө нэг нэр төр гэх юм. Өөрсдийнх нь тийм бахархал болж өгд юм. Тэгэл
бензин колонкос аваад ороод нэг өөртөө хэрэгтэй нэг ус ундаа тэгээд нэг ойр зүр идэх юм аваад гарахад мөнгө авахгүй. Тэгээд би бүр санаа зовоод мөнгө барихаар хамгийн бага дэвсгэртийг ёсоолгож аваад тэгээд болоо. Гайхалтай. Тэгээд Турк мөрөхд бол тийм одоо нөгөө нэг айл майл тонхоор чи өглөө нь баг миний өдрийн хүнсийг бэлдээд явуулчих юм. Тийм найс, тийм гоё. Тэгээд хоол ундны хувьд бол бас энэ аялж байгаа газрууд бол Европ орохоос өмнөх бүх бас гоё байсан. Ааха. Европт бол хоол бол надад айгүй чанга байсан шүү. Хуурай болохоор. Одоо тийм хуурай дээрэс нь яг тийм амт чанарын хувьд их тийм гоё санагдаагүй. Тэгэл нөгөө нэг Аз хоолоо шөлтөө устаа хоолоод ер нь нэлийн бараацсан. Яс Европт нэг сар орчим аялж байхдаа найзтайгаа тэгэл баг хятад хоолны газар ороод нэгшүүл уучдаг. Тэгэхгүй өстөө угаас саасаа нэхэд байгаа юм чи. Тэгээ нэг за 3-4 хоног л нэг хуурай нөгөө шарсан уурсан хоол идээд ирэхээр чинь бүр хоол идсэн юм шиг болохоо байна. Байг төмстэй тийм байг төмс. Төмсийг нэдэл харгаал тэгэл за маргааш хятад хоол орох уу тэгээл орж байгаа юм чи. Яг тийм болчихсон юм л. Тэгээ би чинь замдаа бол гэхдээ Балканы орнуудаар айгүй үйл явуулж байхдаа тэр Балканы орнуудын кебабыг бол айгүй хэвчээ. Ийм шорлог шиг нэг жижигхэн шарсан махнуудыг нөгөө нэг гавьжуулцдаг. Тэгээд бүгд юу төмстэй гоё юм билээ те. Айгүй гоё. Яг нэг тийм ир хүний хоол гэдэг юм билээ те. Яалтч ир хүн. Яг Балканы орнууд бидээгүүтсэн Герман усны Балкан хоолны газар ороод тэгэл мид сети тийм ингээл цахиалангууд ингээд төрөл бүрийн ингээл махнууд зөөрл шарсан мах шорлог борлоо бид нарыг зулаагаал гэж байгаа. Тэр алстай аюу. Тэгээд би чинь дугуй унахаар айгүй хиддэг болчихно. Үнэхээр хийсэн байгаа шүү дээ. Тэгээд калори нөхөн гэдэл. Тэрийг айгүй хингээ чинь. Ер нь бол хоол айгүй сайн болчихсон. Тэгээ яг амарч байхдаа бол айгүй идчихгээд идэг. Тэгэхээр нөгөө таргалчих гэдэг. Гэхдээ тэгээ цаа зовлох идэж иж байгаа. Буцаа гарахаар чинь тэгэл эсрэгээрээ тэгэл шингээл явж. Тэгээ гоё надаа хамгийн гоё ингээд дуутай айлж байгаа хамгийн гоё зүйл нь хүссэн хэмжээгээр идэх ерөөс тархалахгүй байна айгүй гоё тийм шүү дээ. Угаасаа хөлний булчин чинь хамгийн том калори шатаагч чинь. Хөлний булчин өвөн чинь нөгөө найшлуулах гээд хөл одоо юу гэдэг булчинтай байх тусмаа өвөн чинь угаасаа айгүй амархан турдаг юм байна л да. Тийм болохоор буруу тархалахгүй байгаа нь бол аргагүй л. Харин тэр өстэй айгүй гоёс. Тэгээд тийч нөгөө айгүй олон усаар аялж байгаа юм чи гоё хоолоод идмэр штэ. Тэгэл хүснээрээ идэл явж байгаа юм гоё тархалахгүй тэгэл гоёс. Гэхдээ нэг сонин зүйл нь би Улаанбаатараас гараад эхний 7 хоног 10 хэр хүртэл явхдаа 65 байж байгаа 59 болсон. 6 айл хасаад. Тэгээд тэрнээс хойш нэмсээр аваад хятад очиход 69 болсон байсан. Тэгээд тэрнээс хойш 67-аас 69 явсаар байгаа байсан. Яалч хүний би тасаад тэгээ хоол ундаа яг зөв тохируулаад тэгээ хүн чинь яг тэгээ дуутай яваад ирэх яг байгалийн цагаар амьдарч эхэлж байгаа юм. Айгүй их тунтна өглөөцсөн. Тэгэл тэр нь айгүй шүний нөрчин тэгэхээр чинь айгүй сайн аваад ирэхээр хүний би цаанаас айгүй ирүүлж ихэд чанартай л унтж байгаа та нар юу яаж байгаа юм чинь. Тэгээд ингээ хотод байгаа юм чинь тэгэл моцоо үз. Тийм үзэг ядарч байгаа л ууртаал тэгэл байглаараа сэрэл. Тийм байглаараа сэрэл. Ирүүлэх нь бол аргагүй байна. За Манчестер чамааг яаж болчих вэ? Энэ түүх аягүй сонирхолтой Аа байна. би гарахтаа бол яг Манчестертэй холбогдъё гэж Англид байдаг хуучин манай багийн дасгалжуулагч хүн лөө хэлжсэн. Тэгээд тэр хүн бол өөрөө аюу олон нөгөө хөгжил буурай орнуудад ингээд ажиллаж ирсэн тий. Ер нь ингээд спортын телевизүүд радиогоор Англид аюу танилтай. Тэгээд би яг гарахтаа хэлжсэн. За би ингээд Манчестер руу одоо ингээд очих мөрөөдлөө биелүүлэх аяллаа ингээд эхлүүлж байна. Тэгээд Манчестер Юнайтедтайгаа ингээд холбогдсон багтайгаа холбогдмоор байна. Өөрийнхөө энэ аяллыг ингээд хүргмээр байна гэдгсэн. Тэгсэн манай дасгалжуулагч Твиттертэй шууд хэрэгэл. За манай ийм залуу, ийм түүхтэй. Тэгээд одоо ингээд явж байгаа. Манчестер Юнайтед холбогдож чадах хүмүүст хүртэл нь түгээгээд өгөөл айгүй олон хүмүүс тэрийг шеэр хийсэн Твиттерээр. Айгүй олон хүмүүс нөгөө нэг таньж мэдэх холбогдох нөгөө сэтгүүлчд байна уу? Нөгөө бүх хүмүүс ингээд доор нь нөгөө меншнд бол таглал орж ирсэн. Тэгээ яг сарын дараа над руу холбогдсон гэж орж ирсэн. Манчестер Юнайтед холбогдчихлоо. Удахгүй чамтай холбогдно гэл. Тэгээд тэрнээс яг 2 хоногийн дараа сэтгүүлч нь холбогдоод миний аялын талаарх нөгөө аялын зорилго, аялын талаарх юунуудыг аваад тэгээд 2 хоногийн дараа яг хятад явж байгаа. 2 хоногийн дараа өглөөс ирсэн чи айгүй хад ингээд утсан нотификейшн ирсэн. Тэгээд ороод харсан чинь United албан ёсны сайтн дээр тавьсан. Тэгээ бүр итгэдэггүй. Тэнгүүлээ өөрийнхөө нэг утсан дээр байсан аппликейшн руу official сайт руу ороод харсан чинь яг гараад. Тэгээд чи аялаад ерөөсөө удааг байгаа үү? Сарын дараа. Тийм сарын талж байгаа үед. Тэгээд ороод ирсэн. Тэр чинь сар биш 2 сарын дараа. 2 сарын дараа. Яг хятад амар хөшөөрөг болж байгаа. Тийм хөшөөрөг зайл. Юмаа ингээд айл тодорхой хэмжээний зам туулсан яг ингээд явж байгаа. Тэгэл тэрийг харчаад бүр амар их гоё баярлж байсан. Тэгээд тэр чинь Twitter, Facebook амар тийм том юмнууд. Тэгээд араас нөгөө нэг
BBC энэ чинь шууд ороод ирж байгаа. Шууд BBC юу? BBC дээр аягүй олон нийтлэл өмнө гарч ирсэн миний төлөө. Тэгмэл BBC надаас ямар ч асуух шаардлагагүй угаасаа бэлгэн юмнуудаа бэлдээд тэр United-ийн тавьсан мэдээтэй холбоот тавьсан. Тэр нь тэгэд амар олон хүмүүст хүрсэн бүр. Тэгээд яг тэрний дагуу нөгөө нэг Instagram дээр дагагчид орж иж явах тэр дунд 2 Premier League-ийн продюсер гэсэн 2 хүн байжсэн. Би яг ингээд нөгөө профайл нь ороод харангууд тайтл дээр Premier League гэж бичсэн, продюсер гэж бичсэн. Намайг одоо Premier League-с ингээд хүмүүс харж байгаа юм байна. Тэгээ бодцсон ингээд айгүй олон юм болцсон. Тэгээд хятад явж байгаа хятадын том сайтууд дээр хятадаар нь орчуулагтай гарцсан. Нөгөө тэнд явж байгаа нөгөө манай монголчууд бүр амар хүндлээд эхэлж байгаа. Нөгөө чи бүр амар чамайг одоо бүр бүх дэлхийд даяараа мэддэг болчлаа гэх. Амар гоё хүндэлжсэн. Бүр монгол хүнийг маань ийм болчлаа. Тэгээд дараа нь яг сарын дараа Premier League-с холбогдоод за бид нар чиний ингээ аяллаа чи ингээ ажиглаж харлаа. Чи бол үнэхээр чиний аялал ч юм бол үнэхээр гайхалтай аялал. Чиний хийж байгаа өсөж байгаа юм чинь ч гэсэндээ үнэхээр гайхалтай сэтгэл төрүүлж байна. Бид нар чамд зориулж чиний аяллаа төгсгөлийг ч аягүй гоё болгож өгнө. Тэгээ бидэрт ийм fan mail гэдэг юу нэвтрүүлэг байдаг. Чи чамайг энд онцолж оруулж өгнө. Тэгэл Узбекистанаас хойш одоо тэр аялал эхлээ 3 сараас хойш байнгын Premier League-тэй мэйл бичээстэй. Байнгын зураг бичлэг хаана явж байгаа бүх мэдээлэл өгдөг. Тэгээд би анх Турк очоод визний асуудал анх тулгараад ирэхэд жоохон саанц авчихсан. Яана одоо ийм асуудлаас болоод тэгсэн чинь эсрэгээр амар уриалахгүй хүлээж аваад бид нар юу хийж чадхаар нь өглөө бичиж өгöd гэх. Бүх юмыг бичиж өгöd. Тэр нь амар гоё. Тэгээд Premier League дээр очоод уулзахад бол намайг тосч авсан тэнд очисон бүх одоо дүүнийтэй уулзсан багтаа холбох тэр бүх юмыг Premier League зохион байгуулсан. Үнэхээр гайхалтай. Тэгээд миний ард чинь бараг 20 хүн ажилласан. 5 продюсер, зураглаач нар тэгэл нэг буудал юунаас авахудаад миний нөгөө 5 тухыг хангах хүмүүс, намайг ийш тийш нь зөөх хүмүүс гэл. Аюу олон бүр бүтэн хэмжээний бүр том баг ажилласан. Тэр нь үнэхээр гайхалтай. Тэгээд тэдний нөгөө нэг амар энгийн байсан тэд ер нь гэл харилцаж. Тэгээд мэйлээр бичэлээд бүх юм амар яг цагтаа, яг товсон өдөртөө бүх юм ингээл яг бичснийхаа дагуу явдаг амар амар. Тэгээд бэлдээд очиход яг бүх юм ингээл цагаар ингээл явал яг уулзах хүмүүстэйгээ уулзаад тэр нь амар амар гэсэн чинь надаа. Амар тийм хэцүү гэж бодож ирснаас эсрэгээрээ бүр амар гоё бүх юмыг амар амархан болгож өгч байсан. Бүх юм ингээд төлөвлөлөөд яач гарч байна шүү дээ. Тэгээд тэр чи өөрөө төлөхгүй одоо тэр болтол ингээд бүх зүйлийг өөрөө төлөвлөж ирсэн юм чинь зүгээр л бэлэн юм дээр тий. Дагаал намраал явж гарч өрөөнө гоё санагдаж байгаа шүү. Тэр нь бол үнэхээр гоё. Тэгээд тэр хүмүүс бол ингээд надад айл болох гоё юм үзүүлж харуулаад айл болох гоё хүмүүстэй уулзуулчих гал яг миний талаар United-тай холбоотой хүмүүстэй уулзах гал. Тэдэр бол амар гоё. Тэгээд бичлэгээ ер нь хүлээж би чинь 21 хоног Лондонд байсан байхгүй. Тэгээ яг за одоо чи Манчестер руу хөдлөөрөө гэж хөдөлсөн 3 хоног яваад Дарби татсан чинь чи Лондонд нэг Манчестер явахгүй ингээд хүлээгээд байгаа байхгүй. Тэс нөгөө зураг авалтын багтаа нөгөө тохирох юм гэл. Тэгээд Дарби татсан чи ахаа 7 хоног дана байж очихгүй байж байгаа. Тэгсэн чинь яг 1 хоног л явах цай үлдсэн. Тэгээ ахаа 7 хоног байжгаад яг 1 хоног дугуугаар жигээл Манчестерт очиход яг 5 сарын 5-нд яг жилийнхаа өдөр. Тэгээд за одоо чи Манчестерт очсноо хүнд ч хэлж болохгүй, ямар ч зураг тавьж болохгүй, ямар ч стори тавьж болохгүй намайг 7 биш хэд хоног юм бэ? Бараг 11 хоног байлаа гэсэн. Юу ч тэгээд би тэр таг болсон хүмүүс бүр гайхаад. Тэгээд гисэн чи яг тэр дунд бол яг Манчестерт очиод эхний өдөр нь болохоор яасан Манчестерийн гадуур хотын төв мөвөр ингээл дугуйтаа яваад тийм зураг авалтууд хийгдэл Олд Траффордын гадаа очиж ингээд харж гадуур нь гэж тойрч сэтгэл мэдээлээ хараад тийм сэтгэлээс тэгээд маргааш нь цэнгэлт рүү орно тэдэн цагт бэлэн байна гэж тэгсэн мэт. Тэнгүүл нь би за маргааш бол ямар нэг юм болох юм бэ? Яг нөгөө нэг өмнөх нэвтрүүлгүүдийн үзчихэнгүүт жоохон юу харсан баг. За нэг цэнгэлт рүү орох юм бол яг юугээ харуул тийм бэлгээ барина. Тэгээд яг цэнгэлт рүү ороод би бүр ороод яг тэр одоо нөгөө нэг харагдж байгаа орчныг хараад бүр яг ойлгочихсон. Тэгээд за одоо үйлчлэхгүй тэгчих юм бол нөгөө нэг яг нөгөө гинтийн бэлгэнд дөрчих юм бол би магадгүй яг сэтгэл хөдлөлтөд бүрэн гаргаж чадахгүй байж магадгүй. Тэгэл барайл өнгөрөөл цаашаа алхаа жоох юу алхаад зогсож байгаа л эргэн тойрноо хараад сэтгэлдээ хэлээл. Тэгээ байжсэн чи яг миний өдөрс харсан нөгөө камерууд тэгэл продюсер бүгд минь харагшаа хараад. Тэгээ нөгөө бичлэн дээр нөгөө харагшаа ингэж хардаг шүү. Тэр чи яг нөгөө хүмүүс харагшаа хараад гарan гайхаад харагшаа харсан чинь рүүний гараа гэрмэнд ийцээ. Тэр мөч бол бүр үнэхээр гайхалтай. Тэгээ сад тавиал ирсэн шүү дээ. Тийм тэр чинь тэгээд эхлээд бол ингээд гайгүйсэн ингээд бүр ингээд юм ингээд очоод тийм
Ямар ингээд итгэж чадахгүй. Тэгээд гисэн чинь Рүүнитэй гар бариад Рүүнийг хэлж байгаа нэг ихний 2 3 үг бүр яг бүр энд байсан нөгөө нэг айгүйх нөгөө нэг төвчжсэн юмнуудыг зүгээр тэр чигт гаргацсан. Тэгэл өөр ирэхгүй би ямар ч өдөрдох боломжгүй цаанаас нь нулимс гарч. Тэгэл яг юу болж байгаа нөгөө нулимсаа яг уйлж байгаа харуулахгүйгээл нүрээ дарсан. Тэгэл гисэн чи яалчгүй бүр эндээс юм ингээд ихэр татал явчихсан. Яалчгүй бүр тэр болоо. Тэгээд Рүүний хажууд ингээд яриад зүгээр гээл чи айгу мундаг байсан гэл. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг шүтэж бишэрч үлгэр жишээ авч исэн тэр лаг мундаг хүнээс чи леженд гэдэг хүүхд чинь тийш. Тэгээд бүр тэр аяллаа нөгөө нэг тэгээд зүгээр яг тэр нулимс яагаад уйлж байгаа юм гэхээр тэр хүний эхлээд хэлсэн тэр хэдүүг миний нөгөө өнгөрсөн давж дуусан. Тэгээд энэ аялал дээр давж дуусан хүнд хэцүү бэрхшээлүүдийг тэр чигт амар үн цэнтэй туслалсан хөлс бүрийг амар үн цэнтэй зүйл болгосон. Жинхэнэ нөгөө нэг мөрөөдөл гэдгийг утгаар нь тэр хүн тэр зүйл тэр өгнүүд ингээд яг миний дотор ингээд зүгээр шууд ингээд хатгач ингээд шууд оруулж байгаа. Тэгэхээр чинь бүр хүн чинь хүн ер нь бол ингээд бүр үнэхээр хүсэж исэн юмдаа хүрчээр бүр үгээр илэрхийлэхээ аргагүй жаргалтай болдог. Үнэхээр жаргалтай бүр юу ч харсан ингээд амар хайпи юу ч харсан амар гоё болоо юм. Тэгээ тэн дээр л үнэхээр хүний нөгөө нэг баярлан гэдэг үнэхээр их баярлан гэдэг чинь бас л их сонин ингээд гар мар бадараад хөл бадараад ингээд зогсоод байгаагаа мэдрэхгүй. Тэгэл энд нэг юм гогшоод бүр ингээд амьсгалж чадахгүй. Тэгтлээ тэгж баярлт юм биш. Тэгэл би бүр ингээд амьсгалж чадахгүй ингээд амьсгаа авах гал сууж муугаад бүр яаж вэ гэж бодож байна. Би хүртэл яг нөгөө би махад хүртэл яг нөгөө өөрийнхөө хамгийн хүчтэйсэн юм дээр ирчгээрээ шууд ингээд сүлдэх юм. Яаж ч хүчгүй энд ирцэн гэдэг юм шууд ингээд автоматар орчихсон. Тэр бол аим сонир гэсэн юм. Бид нар бас яг бид нар ч явахтай за бид нар л айх л та. Яг тэр үүсчихсэн үед би бүр ингээд дагаад ингээд үлмс хийлгэнэсэн юм шиг яг бүр чиний ингээд баярлж байгаа чинь тэгээд ингээд бүтэн жил аялаад яг нэг тэр хамаг хөглөрсөн байгаа мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэгээд яг тэр бичлэгийг үүсчихсэн үед тэр хамаг хөглөрсөн байгаа мэдрэмжүүд бүгд ингээд тайлагтаад нэг зэг тэр очсон байгаа нь зөв үзэж байгаа үнд хүртэл бүр ингээд тэгж айхтар их нөлөөлж байгаа. Тэгэхээр чинь амар л үнэхээр л би ч намайг хий баргийн зүйл тэр уйлдгүй юм баггүй. Тэгээд уйлаад амар сонир байсан тэр үүсчихсэн. Тэр бол би тэгээд нэг сони юм Рүүнитэй тэгээ уулзаад тэр зураг авалтууд дуусаад би буцаад буудалтай очиж байгаа байхгүй. Би юу санахгүй. Цагаан цаас шиг байсан. Ингээд за Рүүнитэй бол уулзсан. Тэгээ ямар ч гэсэн ингээд ярьсан үгнүүд нь юусэн орж ирэхгүй. Би өөрөө ярьсан нөгөө юу ярьснаа орж ирэхгүй. Нөгөө үйл тодорхой нэг үйлсэн тэгээ нэг гараа ирсэн юмнууд л орж ирсэн. Ямар гоё мэдрэмжээ ингээд санахгүй ямар сони юм бэ гэд гайхаад. Тэгээд гисэн чи яг за бичлэг байгаа юм чинь дараа нь бичлэгээ үзээд санах. Тий санах байх гэд. Тэгээд гисэн чи би яг анх яг бичлэг 4-р өдөр тавигдахад 3-р өдрийнх нь орой над руу за энэ эцсийн байдлаар бидний ингээд яасан бичлэг гээд над руу явуулж явахгүй чи үзээрэй гэд. Тэгээд би яг анх удаа яг ингээд таатай адилхан анх удаа үзэж байгаа юм шиг тийм сэтгэлээр үзсэн. Өөрөө ч гэсэн яг тэгэл Рүүнийг хэлжсэн өмнөд гинт орж ирж байгаа. Оо нэр юм. Тэгэл бас ингээд өөлээд яг л нэг өөр хөндлөнгийн хүн үзэж байгаа адилхан сэтгэлээр би бас яг тэгж үзсэн. Яг өөр хүн яг тийм ингээд өсөлт мөрөөлөө бэлдээд байгаа. Тийм мэдрэмж өөр хүний бичлэг үзэж өөр хүний бичлэг үзээд дагаад үйлж байгаа яг тийм мэдрэмж үзсэн. Тэр айгүй гоё юусэн. Тэгээд яалт ч юм миний хувьд ямар ч юм хуурамч байгаагүй, ямар ч юм нөгөө нэг зохиол байгаагүй. Бүх юм анхны сэтгэл, бүх юм яг үнэн байсан. Тэгээд Премьер Лигээс ч гэсэн яг тэрийг бүх юмыг үнэн байлгасан. Тэгээд намайг чинь Манчестерт очиод чи ерөөсөө Олд Траффордыг харж болохгүй шүүгээд бүр нэг тийм захиастай. Тэгээд би чи ингээд Олд Траффордын хажуугаар өнгөртөг Олд Траффорд очиод нэг буудлын яж яг нэг юуны каналын наатал. Гэхдээ ингээд дуутай ингээд орохоор яг урд харагчих гээд байдаг. Тэгэл ингээд орж байгаа. Хацаа буруулж байгаа. Хацаа буруулаад яг тэгээд дараа нь яг анхны сэтгэлдүүд айгүй гоё ирсэн. Тэр бол өстой айгүй гоё ирсэн. Тэгээд би Премьер Лиг дээр нөгөө бичлэгэн дээр хамгийн том шингээхийг өссөн 3 зүйлийг бүр шингээсэндээ бүр амар бахархалтай байгаа. За. Тэр нь би яг ингээд энэ олон замд англи хүртэл ингээд явж байхдаа би нөгөө нэг Монгол гэдэг үн цэнэ айгүй их мэдэрсэн. Монголд ондоош ямар байх ёстой вэ гэдгийг харуулахыг айгүй хичээж одоо тийм одоо хандлага айгүй сууж гисэн. Жинхэнэ нөгөө нэг эх оронч болж байгаа байхгүй тэр чинь. Тэгээд өөрийнхөө хийж байгаа юугээр эх орноо ингэж айгүй гоё харуулж чадхаар байна гэдгсэн. Яг тэр Премьер Лигийн бичлэгэн дээр би Монгол тугаа харуулсан. Монгол өөрсдийн гэсэн тусгаар одоо улс шүү гэдэг тэрийг харуулж байгаа. Дээрээс нь
өөрсдийн гэсэн үс соёлтой, өөрсдийн гэсэн үндэсний хувцастай гэдгийг харуулж байгаа. Хамгийн гол зүйл нь ингээд энэ тэнд явж байхаар бусд улсууд манайхыг Орос юм уу Хятадын баг колони маягаар гэж боддtiin бэл. Шууд Оросоор ирдгүү, Хятадаар ирдгүү та нарын зүгээр л бидний нөгөө үндсэн хэлтэй гэж юусоо боддгоо юм бэл. Тэнгүүл би яг тэрэн дээр өөрсдийн гэсэн хэл соёлтой гэдгийг харуулахын тулд би ингээд монголоор ярьж болох уу гэж асууж бүр ингээд яаж яагаад тэгээд бүр ингээд албаар монголоор яриад тэгээд тэд нар бүр ингээд өөрсдөө ингэж хадмал оруулж гисэн. Тэгээд би ингээд тийм бичлэгээ үзэж байхдаа нөгөө анхны сэтгэлээр үзэж ирсэн гэж тэгсэн чинь ингээд нөгөө нэг монголоор хэсгүүд юу ч гардгүй. За ерөөсөө оруулаагүй юм байна да гэдэг чинь яг хамгийн сүүлднээс доогшлаа. Монголоор яриад хадмал гэх. Тэр л зөв үнэхээр гоё мэдрэмж байсан. Тэгээд тэр бол яг миний хийж чадах нөгөө их орноо ингээд тугаа өндөрт мандуулах дээрэс нь олон хүмүүст харуулж чадах нэг тийм юу байсан. Тэр Премьер Лигийн бичлэг угаасаа бараг хамгийн өндөр хандлттай Монголын тухай бичлэг байсан байгаа. Миний бодлоор бол өөр угаасаа би тийм олон 20-30 сая хандлттай мэддэг болов гэсэн үзэж байгаа юм. Тэр үстэй. Тэгээд айгүй олон нөгөө нэг юутэй одоо тэр чинь хэд 70 сая 60 сая тэгэл Премьер Лиг тэгээд Юнайтедийн тэр Facebook, Twitter, Instagram ч тусдаа айгүй олон сая явж шүү дээ. Тэр болгон дээр гарч нийлээд бараг 300 400 саяын тэрэн дээр шууд бүгд ингэ цацгаж. Дээрээс нь рүүнийг их дээр цацгаж. Шууд бүгдэн дээр нь цацгаж. Тэгээд TikTok Премьер Лиг чинь TikTok дээр тавьсан, юун дээр тавьсан, YouTube дээр тавьсан. Тэгээд Instagram, Facebook, Twitter тэгэл өөрсдийнхөө нөгөө юугаар гаргаж байгаа. Телевизийн нэвтрүүлгээр гаргасан. Тэр чи бүрт тэр чигтэн. Тэгээд англи амар олон хүмүүс таньжсэн. Годамжаар явахад хүмүүс зураг авах. Тийм. Тэгээд дээрэс нь яг нөгөө нэг миний саяны нөгөө нэг Монгол ондоочлол гэдгийг харуулах гэдээс юм хүрсэн байсан. Монголоор ганц мэддэг баярлаа гэдэг хүнээ үгээ хэлэх гэж надтай уулзчихсан шүү дээ. Вау. Би баярлаа гэдээ уулзсан. Оо баярлаа та Монгол хэр ярьд юм уу гэдгсэн чинь. Үгүй би ганцхан баярлаа гэдэг үгийг мэднэ. Монгол айгүй гоё орн. Тэр бол өстой айгүй гоё мэдрэмж байсан. Өстой бүх хүмүүсийн өмнөөс ямарчсан баярлаа тэгээд баяр үрийг гэдэг хэлчихэ. Баярлаа. Гоё ингээ ярилцсан. Тэгээд би яг энд ирээд яг ийм гоё үнэр тэгээд ийм гоё орчныг бүр амар их сонссон. Монголынхон бүр яг энэ харагдсан бол бас л ховор. Европт очиод амар нэг тийм баригдмал тэгээд нэг тийм бүүдгэр нэг тийм уур амьсгал айгүй хэлсэн. Тэгээд хүссэн ингээд уул руугаа гоё ингээ гарах боломж айгүй ховор. Тэгэхээр чин нөгөө нэг энд бидний энд байгаа нөгөө эрх чөлөө гэдэг чинь ямар үнцэнтэй юм бэ те. Бид нар ямар их жаргалтай байгаа юм бэ гэдгийг бас харсан. Тэгээд одоо бас тэгэл айгүй олон зүйл ингээд харсан. Тэгэл тэрийг одоо цаашдаа ингээд аль хүмүүстэй гоё мэдрүүлээд аль хүмүүст гоё мэдээлэл өгөөд тэгээд бас бөөндөө гоё ер нь нэг тийм гоё л олмоор санагдсан да. Тэгээд тэр бол нэг хэцүү зүйл биш. Айгүй амархан. Тэгээд бид нэг зүйл рүү нэг зөв рүү харах л хамгийн том бидний ихний алхам. Тэгчих юм бол энэ хөгжил, энэ ухамсарын асуудал ч юм те энэ хүмүүсийн амьдрал ч гэсэн те айгүй цогтойш. Бид нар хамгийн гол нэг зөв рүү л харах нь л хамгийн чухал. Айгүй нэ. Нэг зүрх аваад нэг хатгсан гар шүү. Тийм. Тэгэх юм бол энэ хөгжил бол нэг тэгж амар боломжгүй те хэдэн 100 жилээр хоцроогүй л байгаа. Дахиад нэг 20 30 жил явах. За нэр хөгжил бол би гэхдээ 10 жилийн дотор ирчих байх гэж хараад байна. Яг ингээ нэг зүг рүү хараад хөгжийгээд явах юм бол 10 жилийн дотор хангалттай бүх юм гоё болно. Манай бол бид нар өөрсдөө өөрчлөлт. Өөрсдөө хөгжсөөл хэлж байгаа бүх зүйл. За одоо ер нь бол подкастын цаг маань өндөрлөх төгч юм манай. Өчрөө манай уг нь бол ингээ бит хоёр аягүй яриад байна. Даанч дараач ажил нь болж байгаа учраас хамгийн сүүлийн асуулт асуугаад тэгээд өндөрлөе гэж бодож. Одоо дараачийн төлөвлөсөн байгаа том аялал хаашаа вэ? Тэгээ бас хийзээ гэж харж байгаа. Би одоо ойрын нэг жилдээ бол том аялалд нэх явахгүй баха. Одоо бол яг нэг жоохон энэ аялал дээр аягүй их ядарсан. Тэгээд жоохон эрүүл мэндийн жоохон зоврууд нэлээ мэдрэгдэж эхэлж байна одоо. Тэгээд тэрийг нэг жоохон зүгээр болгоод гоё амраад тэгж жагаад Өмнөд Америк Аляскаас Патагониа 2 хувааж явах бодолтой байна. Тийм бодол ерөнхийдөө суудсан. Одоо ялчууд уутаа ингээ явчихаар чинь ерөөсөө тийм л юмнууд ингээ хараад байд. Африкийг хүртэл би бүр ёо зүгээр л юм л зүгээр ингээд суухаараа газар зураг гаргаж ирээд тэмдэглээ бичээд. Тийм. Тэгэхээр ер нь нэг тийм аяллыг ер нь хийн. Гэхдээ одоо ингээд жоохон айж байгаа зүйл нь би бол сая ингээд Манчестерыг бол бүр үнэхээр чин сэтгэлээсээ хөгсөж зорж исэн газар байсан болохоор бүр юу ч байсан хамаагүй даа гарсан.
Одоо яг тийм аим гоё зориг тавьж л явахгүй бол магадгүй замаасаа хэцүү санагдвал жоохон шантарч. Одоо тэгтээ тийм гарахгүй л байх л та. Гэхдээ бас нэг гоё зориг тавьж иж явахгүй бол Тийм шүү дээ. Хамгийн сүүл нь хүрч байгаа тэр хурж байгаа амтыг мэдрэхгүй бол тэр аялал бас зүгээр ингээд дуутай яваад ингээд дуусчаар бас жоохон сонир. Тийм гоё мэдрэмж авч чадахгүй байхаа гэх. Тэгэхээр ямар нэг юм хийж байгаа ялангуяа одоо надаас үлгэрлээд дуутай аялал хийж байгаа хүмүүс бол зорилгоо айгүй тодорхой болох хэрэгтэй. Тэгжиж л яг жинхэнэ тэр замдаа тарж байгаа юмнуудыг давж тул. Тэгэхгүй бол дугуй бол айгүй хэцүү аялал. Тэр үнэхээр хэцүү. Би бол зүгээр айгүй гой сайхнаар нь харуулсан болохоос цаана нь бол өстой яг жинхэнэ хэлж яриаггүй үзүүлж хараалаагүй зөндөө юм байна. Тэгэхээр ер нь айгүй сайн төлөвлөгөөтэй тодорхой зорилготой л байх хэрэгтэй. Тэгжиж л хүн өстой юу ч давамт болно, юу ч юунд ч хүрээгүй нэ. Хамгийн сүүлийн мессеж бол үнэхээр хамгийн чухал мессеж байлаа. Тэр чинь зөвхөн дуутай аялалт өөр нь амьдрал дээрсэн тийм шүү дээ. Бид нар яг тодорхой зорилго ямар нэгэн зүйл рүү харна гэж харахгүйгээр зүгээр ерөөхдөө л амьдраад байгаа учраас бид нар өөрийн байгаа байдлаа бухимдалтай ч юм уу нийгмийнхаа байгаа байдал бухимдалтай байгаа. Тийм болохоор хэрвээ тодорхой хэмжээний зорилго, тодорхой хэмжээний тодорхой зорилготой болоод тэрний хадлыг юу хийх ёстой вэ гэдгийг мэдэх юм бол замд гарч байгаа саадуулалтыг давах тийм боломжтой болдог гэдэг бол гайхалтай мессеж байлаа. Тэгээд урилгыг маань хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. Тэгээд дараа чи ажилтан дараа чи том аяллууд бүгдэнд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Гоё өөрч оролцсон. Тэгээд амар гоё орчинд бас гоё ярилцсанд баярлалаа. За ингээд дараагийн дугаараар болсоо. Бай. Бай.